Яавар юм бэ те? За подкаст яаж эхлүүлэх чинь? Өөрөө эхэлсэн шүү дээ. Гшаас. Ингээ энэ байлаар voice эхэлж байгаа. Гэлтэн шүү дээ. За сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. In Mind the Ball гэдэг подкаст шинээр эхэлж байна. Энэ подкаст нь юу ярих вэ гэхээр одоо нөгөө нэг саксны подкастууд айгүй юм юу байдаг. Одоо жишээ нь танах те MB Talk базар Одоо цагийн юм ярьдаг, сэдвийн хүрээнд ярьдаг. Тэгээд ийм тогтмол өдөр цагтай байдаг бол маргаах болохоор арай өөр ингээд энэ саксан хүмүүс сонирхчдын дунд байхгүй бас хэрэгцээтэй байж магадгүй гэдэг үднээс сэдвт баригдахгүй хав ойрын ийм шалтар болдор юмнуудыг хамт шимж ярихаар ийм подкаст эхэлж байгаа. Энэ Mind the Ball podcast гэж байгаа. За тэгээ энэ подкаст маань цаашлаад the film the society ч гэдэг юм уу ингээд үргэлжлээд явах. За In Mind the Ball podcast-ийн хамгийн ихний дугаарын зочноор манай Swish буюу одоо орчин цагийн саксан бөмбөгийн пэйжүүдийн дагалмаас эцэг. Орчин цагийн гэдэг байна. Орчин цагийн пэйжүүдийн подкаст эхлэл юм уу? Ер нь саксны подкаст Монголд те баг л одоо нөгөө нэг MB Talk Монгол нэвтрүүлэг гэж явж те. Яг подкаст гэх юм бол ер нь бол манайх баг 20 он болсон уу? Хэлсэн. Тэгээд нөгөө нэг гейм бол гэж бас байдсан шүү дээ. Тэд нар чинь болохоор 2021 болж байна. Нэвтрүүлгүүд гэх юм бол тэгээд мэдээж өөрөөс тэр яг аудио хэлбэрийг юу л яг манайх хэлсэн гэж явна л та. Тэгэхээр яалтч загалмаас эцэг харчин цаг хууд суудын загалмаас. Нэг юм маань хөрөлцсөн Swish гэдэг. Ер нь сакс үздэг сонирхдаг, MB сонирхдаг бол баг бүгд мэдэх байлгүй дээ гэж бодож байна. За тэгээд хоёлаа юу ярих юм бэ гингүүд. Нөгөө нэг чаврын сэдэн мэдв явуулаагүй айгүй амархан. Би одоо Оросонд очтоосоо юу асуух уу гэхээр ямар баг дуртай, ямар багийг анх сакс үзэж эхлэхтэй, ямар багийг дэмжсэн, ямар тоглогчид дуртай болсон. Тэндээс нь эхлүүлээд тэгээ ингээд хоёлаа одоо зөвхөн одоо ингээд Lakers-ийн фэн те тэнгуү зөвхөн Lakers дээр баригдах шаардлага байхгүй. Тэгжиж нөгөө нэг надад даваад болно. Тэгэхгүй бол одоо дараа нь дахиад Lakers-ийн фэн орж болохгүй болчихгүй. Lakers гэдэг сэдвтэй баригдчихвол тий. Тэгэхээр хоёлаа хашааж үсэрж болно. Тий. Тэгэхээр санаа зовх зүйл. Кино руу ч үсэрж болох юм байна. Хамаагүй. Юу руу ч үсэрж болно тий. Энэ бол тэгээ сакснаас эхлээд ингээд үсрэл тэгээд хоёлаа дундуур нь ганц хоёр би хэрвээ гэдэг асуултууд тавина. Тий. Энэ уламжлал болоод явна. Тэгэл хоёлаа ер нь бол одоо цаашдаа ингээд энэ подкастынхаа турш юу ч хамаагүй ярьж болно. Тэгэхээр Lakers-ийн фэн ямар тач гэдгээр нь бол хүмүүс мэдэх бах. За тоглогчийн хувьд бол ер нь яг нөгөө ихтлээс нь эхлээ ярьчих уу. За тэгээд урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд манай бета маань энэ жил манай подкастыг үзсэн бол 3 удаа дугаард 4 удаа дугаар өөрөө зочин болсон ко-стори ер нь байсан. За тэгээд миний үзэж эхэлсэн чинь болохоор анх яг нөгөө NBA гэдэг чинь нэг Sega-ны тоглоом тий. PS1 PlayStation 1 дээр ингээд тоглоом байдаг. NBA Live 2003 морлох тоглолт байсан. Би өөрөө тоглож мэдэхгүй. Тэр үед бөмбөгч залж үзээгүй гэж байгаа. Тэгээд 2006 онд би нэг PSP-тэй болсон. Тухайн үед PSP-тэй гэдэг чинь бас хөөрхөн тий. Юу гэх юм тухайн үеийнхаа л нэг 10 жилийнхаа л ангийнхаа хүүхдүүдээс илүү өвтэй байсан байхгүй PSP-т. PS5-тай олчлаа гэсэн үг шүү одоогоор тийм PSP чинь дөнгөж гараад гэж явуулчихсан. Тэгээд тэрний хамгийн ихний хоёр тоглоом нэг нь нэг будал цантай тоглоом байсан. Нэг Баатартай. Тэгээд нөгөөх нь болохоор NBA Live 2007 байсан. Миний хамгийн анх тогложсэн нь 2007. Темаки юу те төлөө. Tracy McGrady-ийн зурагтай. Тэнгүүд ерөнхийдөө бол хамгийн анх тэгэл мэдээж cover тоглогчийн ингээл авч үзэл. Тэгэл тоглоод үзэн нөгөө зүгээр нэг таньдаг мэддэг одоо нэр суугч тийм энэ баг чи яав минь гэдэг юм байна. Тэгвэл угаас NBA Live чи эхлэнгүүд нөгөө Miami Dallas хоёрыг байдаг. Нөгөө тэгэл авангууд Miami Dallas хоёроор ингээд мэддэг болчихсон. За тэгэл тоглоомоо ухаал явангууд тоглогчтой хөөмөвийн бүгдийг ингээд харж байгаа байхгүй. Тэгээ хамгийн өндөр өвтэй нэг нэгт нь KG араас нь Kobe тэгэл LeBron байд. Ер нь энэ гурыг ер нь айгүй авч тоглох дуртай. Тэгээ тэрний одоо юу гэх юм те үүсвэрээс эхлээл ер нь бол Kobe-ийн фэн л эхлүүлж ирсэн юм да. Энэ бийг. Би Темаки фэн болсон болов гэж бодлоо. Темак дуртай. Темак тэр ер нь Kobe-ээр адилхан. Яа тэгэхээр угаасаа яг араас нь нөгөө гурав чи араас
одоо Wade T-Mac хоёр адилхан өвтөдөг гэсэн бохоггүй. Тэнгүүд ингээд нөгөө нэг All-Star-уудаар гарааны 5 бүтээгээд ингээд тоглож моглоо яваад ингээд T-Mac SF-дээр ингээд Kobe юун дээр мод тэгэл болгочдөг байсан. Тэгээд Макреди гол нь тэгээ яг Навагийн NBA үзэж эхлэх үед маань бол жоохон урагдсан байсан л да гимн. Яг ихэлд үзэж бүтэн уйлрал эхэлсэн үед болохоор Kobe-гийн MVP авдаг ч хэлэхгүй. Тэгээ анхных нь тэгээд айгүй сонирхолтой. Тэгээ удахгүй авраг болж байгаа болохоор тэгээд үндсэн хоёр дахь үйлрэлд бүр авраг болоод эхний үйлрэлдээ тэр чинь хожигдчихэж байгаа шүү дээ. MVP авсан жилдээ. Тэгээд тэр үе чинь ингээд бодсон шүү дээ. За угаасаа бүсийн нэгээр гарсан багууд л угаасаа NBA-д ингээд азаргалт юм байна. Угаасаа яд юм байна. Өмнөх түүх мөхийн нэг судчих тийм. Түүх мөхийн нэг амир үзэж тэр чинь хараагүй байгаа шүү дээ. Дүнгийн арф марфтай хөхтүү. 19 ч юм уу. Тэгэл фэн болж исэн доо. Тэгээ одоо ч гэсэн ер нь бол хамгийн дуртай тоглогчд юм аа нэг. Хоёр тоглогчийн нэг гэж хэлж болно. Мэдээж LeBron Kobe хоёрын зэрэг фэн гэдгээр бол би ч бас цөөхөн хүмүүсийн нэг юм билээ. Тэрх бах тэр чинь айгүй маргаантай асуудал шүү дээ. Би нэг юун дээр LeBron Kobe хоёрыг яагаад ингээд фэнүүд нь сөргөцөлтөд байдаг гингүүд яг LeBron ингэж амар тесэрч гарч ирэхээс өмнө миний мэдж байгаагаар бол Jordan эсвэл Kobe л байсан байхгүй. Jordan 1, Kobe 2 гээл те. За ингэж л ярьдаг байсан. LeBron орж ирэхдээ ганцаараа орж ирээгүй. Нэг Karim ингээ бүгдийн дагуулаар орчихсон. Ер нь Kobe ч ингээд доошоо юм шүү. Каримас ч гэдэг юм уу те. Magic Case ч гэдэг юм хүмүүсийн үзэл бодолтой янз бүрээр ороод ирсэн. Тэгэнгүүт нөгөө Kobe-гийн фэнүүд бол хүн тусч байгаа. Тэр чинь нөгөө ингээд за бүр драфтлснаас нь дэмцсэн байлаа гэж бодъё. Ингээд Jordan-тай хоёулахнаа яригддаг байж байгаа. Тэчээс нь 10 багтай яригддаг болчихгоо. Тий, LeBron орж ирэхдээ ганцаараа орж ирэхгүй л тий. Тэгвэл би зүгээр шууд нэг хэрвээ асууж л та. Хэрвээ ч явахтай юу нь зүг байсан юм уу буруу байсан юм уу? 2010 оны финалийн үндэсний тоглогч яг хин чиний бодлоор яг хин байвал зохих хэвээр 10 онд уу? Тий. 10 онд Kobe шүү дээ. Kobe. Тэрнэр ингээд чи нэ одоо Pau Gasol гэж зүгээр ингээд аргумент гаргаж ирэх гэж байгаа юм байна л да. Тэрнэр би 7 тоглолтыг долуулан ингэ үзчихсэн байхгүй. Тэгэхээр эхний тоглолт нь бол Lakers ингээд мэдээж хүчтэй. Одоо өмнөх жилүүдийн хариуцлага авах гэж байгаа шүү дээ. Ойрхон тоглолтод юу н очиж байгаа. Kobe Pau хоёр чиг тоглоод. Хоёр дахь тоглолтод тэрээ алж хийдтэй. 7 одоогоороос даралж хийж мэгээд. Тэр тоглолтод апсет гаргацдаг байхгүй. Яг нэг магадлалаар нь яривал апсет гэж байгаа л та. Гэхдээ мэдээж Бостон адилхан л магадaltaй байсан. Тэгээд 2-1 болгоод 2-1 дуутахдаг тоглолт нэр Kobe сайн тоглоод Одом сайн тоглолт байхгүй. Тэгээд хоёр дараалал хожигддаг тэр Kobe ганцаараа сайн тоглолттэй. Тэгээд Gasol тийм айгүй муу тоглолттэй. Ер нь бол 30 оноо аваад. Тэгээд 6 дахь тоглолтын дээр Lakers багаараа баг 30 билүү 40 оноогоор хождог санагдаад байна. Тий, айгүй болгоно гэж. Бүр уншдیں۔ Shannon Brown дээр сүүлд нь тохиж дуусгаж мосгоо. Тэгэл за 7 дахь тоглолт явна. Тэгээ Kobe тэрэн дээр 24-өөс 6 болов. Тэгж тоглолт. Айгүй муу тоглохын хувьд их Gasol-ны ялгаагүйсэн. Би 7 дахь тоглолт эцэгсдгийг санаад. Тий, 20 тэгээд 24-өөс 6 ч илүү. Гэтэ 16 болов 17 самбар авч бүх тоглогчдыг самбараар тэргүүлсэн мэт. Нэгдүгээрт. Тэгээд хоёрдугаарт яг ерөөсө бидний нэг Kobe-гийн мэддэг юм шүү дээ. Нэг clutch shot тий. Тэр тоглолтод clutch shot хийгээгүй л дээ. Тэр тоглолтод clutch дамжуулалт өгсөн байт. Clutch дамжуулалт нь Artest руу өгөөд яа тэгэхээр хоёр шидгээд ирсэн чи хоёр хүн өөдөөс нь ирсэн. Тэгэл Artest руу суулгаад нь шидүүлэл мань үнийг жоохон тэнэглэж байгаа шидэл хийсэн. Тэр бол ерөөсө хожлын оноолцсон байхгүй. 7 дахь тоглолт. Тэгэхээр яг уу статистик одоо үүр ашигтай байдал мэдл харах юм бол Gasol-ихтэй ер нь дөхүүд. Гэхдээ ер нь нийтэд нь цуурлаар нь харах юм бол одоо Kobe-гийнх ер нь бол ялтч үл илүүлэлтэй. Оноо авалт ч юм уу. Тоглооны хувь нь Gasol-ихоос бага баг. Тэгэхээр бусад юмнуудаар л ойролцоо. Тэгэд баг ассист нэг 7-8 байсан баг шүү. Тэр зургалт. Бас хөөрхөн. Юу яа, энэ дээр хоёр залруулга. Би нэг хардсан болохоор. За энэ дээр би энийг эхлээд подкаст хийхэд хэлхэн зүйтэй байна. Энэ дээр аюу гой тайлбар өгч ирсэн. Идрах би нэг бичлэг квизийн бичлэг хийж ирсэн. Тэгсэн чинь идрах хэлж ирсэн. Бид нар нэг аюу олон жил үзэж байгаа. Тэгээ үзэхдээ нөгөө нэг ингээл за өнөөдөр PS-ийн дээр ямар дуу сууг тоглолт гарч ирэх шиг юм гэж үзэхгүй шүү дээ мэдээж. Бүгдийг нь харж байгаа. Тэгэл ингээл жил болгон шинээр мэдээлэл орж ирж байгаа. Шинээр статистик орж ирж байгаа болохоор нөгөө нэг хаард үрээд байдаг юм аа. Юмсыг буруу санаж иж болно. Хайрд буруу санаж байгаа юмнууд гарч байгаа. Тэгээ дээрээс нь хоёлын ямар юм хараад ярьж байгаа шүү дээ. Энэ дээр би нөгөө нэг бэгийг залруулах гэж байгаа би өөр хардсан учраас Kobe Gasol ассист адилхан. Ассист адилхан байна уу тий. Гэхдээ би өмнөх финалтай нанд орсон байж магадгүй тий. Тэгэнгүүт
Газолын бөмбөг алталт хоёроор багтдаг байхгүй. Тэгээд миний нөгөө нэг би зүгээр энэчний яхтай мэдээж Кобигийн фэнүүд Коби байх усаа л хийж байгаа. Би зүгээр энэ дээр зориуд вок цан гарах гэж байгаа байхгүй. Зүгээр гээд Газол байж болох юм нь ассист адилхан бөмбөг алталт дутуу. Гэхдээ оноо авалт 10-аар яг 10-ын зөрүүтэй. Тэгээ тэнгүүд яг уу нэг талдаа Газолыг юун дээр өмөрж болох уу? За би үнэхээр яг тэгж үжсэн бол ингэж л өмөрөх байсан. Гарнатыг хамгаалсан гэж өмөрөх байсан. Гарнат 15 оноод унчилсан байт юм л. Маш муу. Тэр зургалт одоо жишээлбэл амар сонин шүү дээ. Бостой хоцсон бол хинтэн финалийн MVP өгөхөөс. Реал юм уу Рондо гэдэг байхгүй. Тийм. Пирс муу байсан, KJ муу байсан. Тэр KJ ер нь бол жоо харж явсан уу байхгүй. Яг тэр өмнө жил нь хагалгаанд орсон байсан. Тэгээд яг бидний мэддэг. Тэгэхгүй бол 8 онд ирсэн KJ бол би хамгийн шилдэг тоглогч нэсэн гэж хардаг байхгүй. Яа тэгэхээр нөө Типо явсан MVP-ийн ранг техник 3-т төлөө тий. Коби Пол 2-оор ордог. Тэнгүү тэр KJ бол биш болцсон байсан. Газол бол идэж уусан яг үүндээ. Тийм. Жиний бүр мисмач болоод 7 дахь тоглолтын дээр Рашид KJ хоёрын дээгүүр бүр ингээд хийгээд орилоод Коби сэлгэн сууж хахад яг тэр моментийг би амар санддаг байхгүй. Тэгээд Коби нэг юм бодоод гарч ирээд тоглолтоо ингээд яадаг л та. Бүр нэг Пол Пирсийг балкад болгочихсон шүү дээ. Ороогүй л дээ. Болчихдаг л та. Тийм. Тэр бүр Пол Пирсийг алхачихсан мэт. Хөнгүү юм шиг том аав гэлж идэг тий. Коби яг магадгүй 2 жилийн өмнөх юм уу 8 дугаартай Коби байсан бол тэр тоглолтыг дуусгачихсан байна. Эсвэргээрээ яг хоо тэгээд тэр тоглолтод л ер нь таарууд тоглолцсон болохоос ер нь бол 2010 оны Кобиг би бол хамгийн сүүлийн одоо юу гэдэг лигийн шилдэг байсан. Үлэрлэн гэж хардсан шүү дээ. Яагаад тэгэхээр өмнөх Феникс эсрэг цуглаад алж иддэг хөөх. Фениксээс чиг хөшиг авдаг. Тэгээд Ютаг бол юм болохгүй болцсон байсан шүү дээ. Одоо Леброн Торонтог ярьцдаг шиг Коби бол Ютаг бүр үнэхээр юм болохгүй. Тэгээд Денверийг бас 3 жил хоцсон. Яг тухайн ингэ спанд нь харуул. Нэгдүгээр шатнд юу хэлээ те? OKC эсрэг. Нэгдүгээр шатнд OKC эсрэг жоохон хэцүү тоглосон. Яагаад тэгэхээр Табос Фолошо гэдэг сайн хамгаалагч гарч ирсэн. Дээрэс нь Кевин Дурант бас яг суперстар болох замалтаа орж ирж байсан. Тэгээ ер нь жоохон Лекс нэг юм жоохон назгай өрийн тоглож жагаад 6 дахь тоглолт нэр хожигдонгоо алдаад сүүлийн нэг шидэлтэн дээр нь гүйжиж Газол хийжсэн. Тэр бол тэр тухайн жилийн бол хамгийн бага оноо авалттай цувралн байсан. Тэгээд 2 дугаар шат 3 дугаар шатнд бол үнэхээр алж идсэн. За NBA финал дээр ч гэсэн 28 билээ 29 оноо дуудчихсан. Тий 28 байсан. Тийм. Тэгэхээр тухайн үед нэг цувралт 27 8 оноо гэдэг чинь одоогийн үед нэг 33 34 юм уу да. Магадгүй ихчүүж болж. Тийм пейсер нь харьцуулбал тийм одоо үр нөлөөтэй. Тийм дээрэс нь тэр үеийн цуурлууч дандаа тэр тоглолч баг 83 75 хөвчлөө тэгж байна. Тий. 15 жилийн өмнөх юм яриад байгаа шүү дээ. Тэр чинь бүр сагс шал өөр байсан үе. Тэгээд ингээд спейсинг байхгүй. Хоёр төвтэй гардаг. Тэгээд Лекс хамгийн сайн 3 шиддэг нь Дерек Фишер. Гэхдээ Дерек Фишер 40%-тэй 3 шиддэг. Коби өөрөө 32%-тэй шиддэг 3-аас. 3 шиддэг нэгийг хийвлэх юм байгаа даа. Тэгээ метатай бүр тэгээ спейс байхгүй. Артист Пол Пирс хоёр чинь бүр тоглолт би бүр гейм нэг дээр санагдав. Бараг ихний позишн дээрээс тэр хоёр бивийн хэсрэг алдаа хийдэг. Юун дээр 10 оны финал дээр чинь 9 оны финалд бас хөрхөн байдаг, плей-офф хөрхөн байдаг. Ариза ч байхгүй тий. Ариза шууд сваплаад ер нь артист болгоцсон. Ариза угаасаа мөнгөө хөөгээд яасан. Артистийн гэрээнд дуусчихсан болохоор Лекс тэрья. Ариза ч хөрхөө 2-2 хийжээ тий. Плей-офф 2-3-3-аас хийнэ гэдэг чинь тэр үед бол би бол Тревор Аризад бүр амар хайртай тоглогчтой нэг ш. Яг сүүлд Лекс дээр нэг сүүлийн жил үнэхээр ярих юм. Сүүлийн ер нь баг 3 жил юм уу да. Rockets-ээс яваал ер нь жоохон урдсан болохоос нэгдүгээр яг одоо үеийн байрлалаар харах юм бол одоо энэ өвж анануу би ч юм. Тэ нэг тиймэрхүү тоглож байгаа. Амар сайн хамгаалтай атлетик 3-аас чинь тохчин баг сэргээд юм тайм одоо юу гэдэг тухайн үед Леброны эсрэг толсон бол яг Леброныг хамгаалах хүн байсан байхгүй тэр үед. Одом тэр хоёрлоо нээлжлээ шүү дээ. Тэр Тревор Ариза яг яваад өөр багт очиод нэг юм од болж адалж чадаагүй ч гэсэн ер нь бол амжилт гаргах багийн бол яг гол бүрэлдэхүүн. Тий одоо Хьюстон тэ Хьюстонгийн тэр баг маг гоё шүү дээ тий. Одоо ингээл Хардны ард яг арах юм бол хэм байсан. За CP 2 жил ирсэн. Тэрнээс өмнө юм байсан баг харьцуулга байхгүй нэрх юм бол Райан Андерсон Ариза чинь тэгэл гоё пасс нь болж байгаа тий. 3 шиддэг хамгаалдаг хүн тий. За одоо нэг Батум, Өвжи Ананоби тий 3&D нүр юу байна вэ? Тэгээ өөрөөсөө товтлогоо за жоохон өндөр Микал Бриц 6-7 6-8. Жаарч амбицгүй. Тий. Тэгээд яг амбицлал Лекерсээс явцсан. Би тэгэж бодсон. Тэр 10 он гэдэг чинь миний хувьд бол нэг
сакс үзэж эхлээд өгж хоёр дахь гаргална. Тэгэхээр би тэр үеийг бол нэг түгэл мэдэхгүй. Би яг нэг Lakers үдэлчих байх гэж боддог. Яг тухайн үед нэг free agent гэж мэдэхгүй л дээ. Тэгээд яага явцсан нь ерөөсөй ойлгоогүй байхгүй. Тэгээ одоо бодонгууд яг Houston лидер болохгүй л болно явсан юм бэ хэлээ. Нэг хинтээ адилхан. Jeremy Grant-тай. Jeremy яг Grant-ийг бодлоо Karen мэдээж сайн үргэлжлүүлсэн. Тий. Ингээд Houston-д очоод New Orleans-д очоод New Orleans-аас буцаж одоо Houston-д ирээд Harden-тай ингээд яваад гэх тээ гоё ингээд трейдментийн үргээр явсан. Тэгээд Lakers дээр анх угаасаа ингээд тоглоом дээр ч гэсэн хамгийн баг их хувьтай ч юм уу тийм баг надад гэсэн болохоор тэгээд авч тоглох дуртай. Тэгээд одоо нэг NBA Live-ыг санах юм бол season mode гэдэг шүү дээ. Season дээр нь 82 тоглолттой 29 тоглолт. Тэгэл ингээд Kobe-г аваад тухайн үйлчлэлийн MVP болох. Тэгээд нэг юм муу бүрэлдэхүүнийг Гасол ирээгүй байхгүй 87 дээр муу бүрэлдэхүүнийг лаг одоорч хэрээд тэр нь надад ингээм амар гоё тоглоом гэх тээ. Тэгэл hero ball хийгээл тэр чи тоглоом шүү дээ. Ядахгүй бэрдэхгүй. Тэр нь гоё яваад байгаа байхгүй. Тэсн Санжи бол одоо live 6-7 дээр ганц өөр юм байдаг юм freestyle модтой. Ороо скиллтэй гэх юм уу. Тэгвэл ээл хоёроо дарж байгаад ч юм уу ингээд шидэж мэдэн үтер чинь high flyer тоохно. Эсвэл 3-аас ингээд амар өөр байрлаар шидэн. Уналттай шидэлтэй. Тийм skill setтэй. Тэрэн дээр тэгээд хамгийн олон скиллтэй Kobe гэдэг гэсэн. Бүх скиллтэй. Одоо энэ power тоглолт гэдгээс босод скиллтэй. LeBron болохоор 3-аас шидэлтэй байхгүй тэр үед. Гэхдээ тийм power тоглолт байдаг. Тэгснэ block стил гэдэг амар сайн. Тэгэл ер нь энэ тэр хоёрын фэн яг зэрэгл болсон доо. Яг LeBron нэг дургүй байсан 2-3 жил байгаа баг. Ямар 2-3 жил? Тэр Miami руу явдаг шээ. Тийм ээ. Тэрэн дээр би ингээд одоо тухайн үед 12-т өгч амар free agent мэж гэдэг ойлгохгүй шүү дээ. Яага Miami руу явчих юм. Тэгээ ингээ нөгөө хүн чинь ингээл NBA ингээл үзэж байгаа ч гэсэн тэр үед ингээл вэд аль. Яага ингээд лигийн за 2 дахь шилдэг. Миний хувьд одоо 2 дахь шилдэг байгаа байхгүй. 2 шилдэг тоглож 3 дахь шилдэг тоглогч дээр очиж үгүй. Тэгээ бодож байгаа байхгүй. Тэгснэ юу боош вэ? Энэ бүр NBA live дээр бол ямар утгагүй тоглоом бэ гэдэг. Гэхдээ Аз болж яг 2K 10 гэж гарч ирсэн л дээ. Арай жоохон бодит болцсон одоо хүснээр нь ороод тохоод л. Тэгээд Miami-г хожигддаг жил бол баярлж ийсэн. Тэгээд 2012 онд давхад нь нэг амар баяртай байгаагүй. Яг тэгэхээр тэр нэг юм LeBron яасан гомдол одоо хэлэгдэг байгаа шүү. 13 онд бол зөвцөрж ийсэн. Яа тэгэхээр 13 онд яг танаа баг эсрэг байхгүй. Тий. Underdog нэсэн бохоо сүүлийн хоёр тоглолтод. Би бол тэгж бодод. Яг хуу цуврал ихэлэхэд хожих магадлал нь хийдэг гэсэн байж болно ш таамаа. Сүүлийн хоёр тоглолт дээр underdog нэсэн. Spurs төгсөж шүү дээ. Дараа жил нь тэр алтайгаа яг ясаалтаа гэхдээ төгсөж. Тэр юун дээр LeBron-ыг одоо би яг төсөөлөд байгаа. Одоо эндээс Монголоос те зүгээр LeBron-ийн фэн те Cavs-ийн фэн биш. Хүн ингэж дургуутсан байхад нэг Cleveland хотынхан тэр өмсгөн шатаах бол аргагүй. Тэр нэг NBA-с чинь юу яажсан гэдэг үстэй. LeBron явж байгаа зам тэрнийг ингээд хамгаалалттай байлгах гээд тэгэхгүй бол одоо юу ч болж магадгүй байна гэдэг. Гур тийм өндөр түвшинд байсан байгаа байхгүй те. Одоо тийм л хэмжээнд амар хайрлагдсан. Баатар нь толцсон байсан тийм. Одоо NBA-г аврах хүн те. Цааш нь авчих хүн аврах нь цаашаа унтсан биш юм шиг. Generation talent гэдэг шиг одоо танай UMB-тэй. За тэр ч яхаа. Тэгээд тэр 14 оны сая 13 онд яасан гээд 14 оны финал дээр нь финалийн дараа Bosch ярилцлага гэдэг шүү дээ. Ингээд хэвлэлийн баг хурлага хийж байгаа байхгүй. Бокскор хараад ярьдаг шүү дээ. Тэгснэ ингээд яагаад очих үгээс сэтгүүлчд асуудаг гэсэн ингээд асуулт ойлгохгүй ингэсэн сууж яснаа. Ингээд тэгснэ ямар ч боломж байхгүй бид нарт. Бид нар бүх цаг үеийн шилдэг багийн өдөөс тоглож чинь гэж Bosch хүлээн зөвшөөрч ирсэн. Яг сая ингээд нэг хальт хожигдсан ингээд ярангуул нь жоохон өмөрх аргумент гаргаж байгаа юм. Маах тэр нөгөө нэг Попович яг хүмүүс бол зүв байсан гэдгийм байлээ. Тэ авыг гаргасан. Одоо тэгдэм билээ. Би сүүлд нэг бичлэг үзсэн л дээ тэр 13 оны бичлэг финал дээр. Manu Ginobili-гийн талаар бичлэг тэр. Гоё зөө. Тэгээд Санжино нөгөө Bosch бөмбөг авч хад Manu доор нөсөрч идэв. Тий. Manu-гийн тэмцэх цаана энэ удаад ганц илүүцсэн гэдэг. Manu хүнээ хайцсан. Тэр Bosch-ийн бөмбөгөөр өсөжсэн боо. Одоо бодонгууд угаасаа Ray Allen дээр Manu очиж штэ. Тэр үед чинь Parker тэгээд Leonard хин юм блэ? Яа тэр гарцсан байсан. Тэгээ магадгүй Ray Allen дээр байсан бол Bosch аваад дундаа сэтгэх ч юм уу. Байсан. Зүг тийм юм аргумент одоо гаргаж ийсэн юм блэ. Гэхдээ дараа жил Manu хүртэх ёстой хүрсэн гэдэг. Би нэг тийм
10 минутын билүү 15 минутын нэг плеер юм докюментари гэдэг. Тийм бичлэг дээр гэсэн нэрээ тийм юм биш үү гэдэг. Яг тэгээд одоо тэнцэх зам жоох илүүдсэн гэж ярьд юм бэлээ. Яг үндсэн сагсан бөмбөгийн түүх legacy бодвол тэр 13 оны тэр бол хэрэгтэй зүйл болж байгаа. Тэгэхгүй бол одоо эн чинь нөгөө нэг бидний гоцд муу статистик явах гэдэг нь шүү дээ тий. Леброных тэр чинь Леброн л гэхдээ ямар хурд ижлэлж өгд. Тэр жил чинь юу л та одоо нэг 2013 оныг тэр чигт ингээд зүгээр ярих юм бол за мэдээж Майами аварга хамгаалах жил тий. Спурсыг нэг амир хүмүүс төсөөлөг баг тий. Ер нь финалд гарч ирнэ гэж. Та нар Майами л гэж хэлсэн шүү дээ. Одоо Wemby-тэй болж байгаа л болохоос биш үе үед шүү дээ. Хинч тоодгүй л баггүй гэсэн. Зүгээр тэр үед тийм байх нь ойлгомжтой гэж аахгүй хүмүүс юм андердог гэж үнэлэх нь. Яг нь нөөний мэдээж аналистууд бол ингээд худлаа онд талан ч юм үнэлж байгаа байх. Тэр үед чинь тэгээд хамгийн гол нь нөгөө нэг Ховард манад ирсэн залууч чинь одоо нөгөө Lakers татсан л доо. Тэгээд Lakers чинь Майамиг дарах супер бүрэлдэхүүнтэй болчлаа. Төвийн байрал дээр яах вэ манхаа блаа гэл. Тэгээд Коби Леброн гэдэг финалыг сүүлийн удаа хараг үзэх боломж нь байсан гэж боддог байхгүй. Тэгээд яг тэр бүрэлдэхүүн ингээд амжилт олцсон болвол яагаад тэгэхээр Ховард чинь тэр үед одоо лигийн топ 5 тоглогч нэг. Кобигийн сүүлийн одоо All NBA нэгдүгээр багт нэрлэгдсэн жил байхгүй. Тэгээд ер нь бол багийнхан ч болж бүтээгүй өөрөө ч амир статтай байснаас гадна тэгээд үнэхээр нас ирээд одоо ингээ гимтсэн л тэ харамсалтай зүйл болсон. Тэгээд тэр айгүй харамсалтай. Тэгээд ер нь бол Кобигийн үед дуусж байгаа яг тэр үед ер нь мэдсэн байдیں۔ Яа одоо тэр үед чинь ингээ бодож байгаа шүү дээ. За Леброн Коби хоёр тулаад яачих юм бол яг хин илүүгээ үүсэх гээд байна ч юм уу те. Нэг юм чин хүсэл мөрөөдөл байгаа шүү дээ. Хоёулын ингээд харж байгаа хүний хувьд тэгсэн байдیں۔ Тэгээд Майами бас өөртөө хосуулах гавс алдсан. Индиана. Индиана. Яг Пол Жорж амар байсан ч гэсэн Пол Жорж стат бол нэг амар байгаагүй шүү дээ тэр үед. 23 муу 22 амар 30 40 он авал Броноос илүү стат бол тэр зүгээр амар сайн баг байсан. Сайн хамгаалтын identity-ийн Майами тоглоход тухгүй байсан нэг Бошиг самбараас авахулдаг ч юм уу тийм. Тийм баг байсан. Grizzlies манай таардгүй шиг. Тийм. Одоо танагийн чинь 11 он мэлтэлсэн шүү дээ. Азан дараад Ginobili гэмтэй. Тэгээд ер нь Майами бас хусуулч магадгүй байна гэсэн бодол гарч ирсэн. 7 хоног хүрчихээр өмнө жилийн ч гэсэн тэгээд нэг амар яаж гарч ирээгүй шүү дээ. Бүр ингэж бааварлаж гарч ирээгүй шүү дээ. Нөгөө Бостны эсрэг те 3-2-оор очигдчих байгаа. Леброн нөгөө нэг амар дүр зургаа гаргаад тэгээд те тийм юм болж тэгээд OKC юу гэсэн чи OKC нэгдүгээр шатанд Westbrook-ийг алдсан харамсалтай. Тэгээд Spurs юу гэдэг финал үзсэн. Тэгээд Spurs-ыг бид гэхдээ яг үүндээ бас хожижул гоё л гэж харж ирсэн. Яг тэр 6 дахь тоглолт. Яг тийм нөгөө Макреди ч бас байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ манай Макреди тэр плей-офф нэг ч оноо аваагүй билээ. Плей-офф энэ финалд бол бүр гарч ирв. Плей-оффын санахгүй. Финалд бол бүр гарч ирээд. Би сүүлд бичлэг харсан чинь 13 оны финал биш 13 оны плей-оффт бол навсан. Гэхдээ талбай тэр нэг ч оноо аваагүй гэсэн үзүүлэлт билээ. Хараалал дагуулж ирсэн шүү дээ өөр юм байхгүй. Спурсын юун дээр. Тэгээд яг хаа авчвал гоё юм гэж бодчихсон ч тэр алам болон те. Тэр финал нь ер нь бол бас 16 оны финалтай ер нь дүүцэх зүмзийн нэг авчирсан багч. Леброн. Яа тэгэхээр нэг одоо Стефен 2016 оны үлрэл байгаа шүү дээ. Unanimous гэдэг. Тэрнээс өмнө 13 онд Леброн Unanimous авах хэрэгтэйсэн байхгүй. Бүр ёстой. Яа тэгэхээр лигийг тэр үлс. Лигийн хамгийн шилдэг тоглолт. Шилдэг хамгаалттай тоглогч байсан. Тэгээд Депой дээр нь яг Маркас бол авцсан болохоос. Тэгээд тэр Депойч л өөр шүү дээ. Тэгсэн Маркас бол өөрөө All NBA second team багтлаа. Defensive second team доо. Тийм. Айгуу. Леброн өөрөө first team байгаа шүү дээ. Defensive first team. За эсвэл Леброн болийг тэр жил Ибакад өгчөж болох гэсэн. Тийм байхгүй. Тэгээ сони юм билээ. Сүүл судлаад үзсэн чинь нэг All defense өгдөг сэтгүүлчд нэгээр Депойд өгдөг сэтгүүлчд сонир байгаа. Нөгөө тийм байсан юм бэл. Тэгээд сүүлийн үед ингээд тэр нь харьцангуй жигдэрсэн болохоор одоо нөгөө MVP авч байгаа тоглогч заавал 1-р багтаа 2-р багтаа хэлэх боломж бол. Тэгээд LeBron James-ийг ер нь бол яг тунхагласан одоо юу гэдэг тэр одоо нөгөө топ харавч яригдах эрхийг нээж өгсөн. Одоо аврагын цом гэж би бол хардیں۔ Тэгээд Тим Данкныг бас ялж байгаагаар онцлогдсон. Тэр 6 жилийн өмнө гүйлсэн байгаа шүү дээ. Тим Данкн, Тони Паркер, Поповичтэй хамт.
Тэр бас аюу үнцэдэгтэй 7 дахь тоглолт нэр LeBron өөрөө яадаг үлээ те. Тэгээ энэ нөгөө чиний хэлснээр NBA-д хэрэгтэй. Тэрэн дээр Spurs авсан байсан бол Duncan Code-д ярихдаг бүр хэрэгтэй. Тий. LeBron-ы одоо дээгүүр бүр 6-6 болчих шүү дээ. Тийм болчих واخхой юу. Тэгэхээр ингээд хоёр тоглогчийн бас legacy-г ингэж үдсэнтэй бас ингээд Kobe-ийн сүүлийн prime үлрэл гэдэг 2013 үлрэл гоё. Тэгээд бас сонирдуулахад нөх хин Стеф анхныхаа плей-оффын цуглалт хийчихсэн. Танахтаа 2 дугаар шатанд харчихсан. Айгүй эвгүй зураг алжсэн гэж ярьд юм л шүү дээ. Би яг үзэж байгаа үлдээ нөгөө нэг тэр үед нөгөө хичээлж явдаг байсан. 10 жилийн хөтөлбөр ер нь тийш үзэх боломж олмсон шүү дээ. Аюу хэцүү шүү дээ. Зүгээр ингээл мэдээллийн ягаал highlight майтаар нөхөх юм байхгүй тийм. Нөхөх юм байхгүй. Innovation гэдэг чинь их амар нөхдгөөс. Тийм. Тэр үйлрлээс эхлээд л ер нь айгүй нэлээд гүн үзье. Би чи хэсэг бас NBA гэж жоохон орхисон байсан юм аа. Хөгжим гэж явчихсан. Яа тэгэхээр нэг Lakers ингээл харангууд нэг 2 3 жил дараа л хосуулж юм. За энэ ер нь худлаач. Холбогч нь Steve Blake. Ер нь хүн болгон тийм хандлага байдаг шүү дээ, тийм. Ramon Sessions гэл. Тэгэд яг жоохон ингээд сонирхох хандлага буурч явж яхад нь буцаад орцсон яг тэр момент тийм гэх юм уу та. Магадгүй тэгтээ бас дахиад нөгөө нэг сагсан бөмбөгийн legacy-д хэрэгтэй юм. 13 онд бишээ. 12 онд Kobe LeBron 2 финалд гарч ирээгүй ч бараг болсон баг. Ер нь бол хүмүүс зүгээр нэг debate байнга яригдчих жоо. Тий. Хүмүүс зүгээр ингээд гарсан бол гэдэг тийм сонирхолтой яриа үлдэгээл дебет үлдэгээл тэрнээс 12 онд одоо 12 хязаа ер нь ингээд гарлаа гэж бодоход тэр чинь ганц л удаад хаарна тий. Тэгээ тэндээс тэр хоёр тоглогчийн энэ шийдэгдэхгүй байхгүй юу? Тэгэнгүүт одоо нөгөө нэг аль талдаа юм хармаас фэнтэн штэ. Тэгэнгүүт амар том давуу тал өгч нь. Тийм учраас ер нь бол баг тэр нь ч зүг болсон. Таараагүй ч зүг болсон. Одоо нөгөө таарад хэнийг нь hodсон бол нөгөө Стеф LeBron-ээс 3-1 өгдөг гэдэг шиг болох гэдэг байхгүй. Тэгээ тэгэнгүүт за тэр ч яг. Яг зүгээр би нөгөө нэг хэрвээ гэсэн штэ. Таарсан бол ингэж бодтой. 2008-аас 2010 оны хооронд Lakers Cleveland хоёр таарсан бол Lakers очно. 11-ээс 13 оны хооронд Miami Lakers хоёр таарсан бол Miami очно. Бид 3-3. Тэр нөгөө 8-аас 10 оны Cleveland ч ерөөсө баг шүү дээ. Гэхдээ яг 8 он байна биш 9 10 он харьцангуй гайгүй. Ягаад тэгэхээр нөгөө би өглөөх нөгөө пост хийсэн чинь Cleveland 2010 оноос хойш анхныхаа 60 хожил төрлөө гэж байгаа юм. Тэгсэн чинь эн чинь бас ч гэж Mo Williamsтэй, Ben Wallaceтэй нөө Smash биш ямар Anthony Parker гэж нөхөр байсан шүү дээ. 3 шиддэг. Delonte Westтэй, Wally Sherbeck лөө тэр мөртөө бас ч гайгүй 9 10 оных нь. Тэгээ эн чинь нөгөө нэг яг 16 билүү 7 оны Nuggets л байх гэдэгхгүй юу. Нөхдүүд нэг хүнээс улжилт тодордог. Тэгээ аригчд гэж нэрлэгдэх нөгөө Ilgaskos гэж байдаг шүү. Тэр за Ilgaskos бол гайгүй байж болно. Тэрнээс шүү дээ. Тий. Delonte West ч байдаг юм уу? Mo Williams ч байдаг юм. Нөхдүүд одоо хүн мэдэх боломжгүй. Тэгэнгүүт одоо хүмүүс яаж мэддэг вэ гэхээр магадгүй зүгээр тэр үед ингээд ид үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа л да. Санаж байгаа шүү дээ мэдээж үзчихсэн юм чинь. Одоо хүмүүс тэр хүмүүсийг яаж мэдэх вэ гэхээр LeBron-ы статистик хайжгаад, баг хайжгаад тийм ингээ бокс скор үзчихэнгүүд тэр нэрнүүд байж байгаа хгүй. Delonte West бол бүр амар сонин юмар танигдчихж байгаа шүү дээ. Аав нэгэд 16-аас 17 гэх Nuggets чинь юу хэдэн оноос гайг болсон. 18 9 оноос. Тийм. Юун дээр үйл гэсэн үг шүү дээ. Тэгээд арай нөгөө нэг MVP төвшөнд. За яг LeBron MVP авцсан л та тэр хоёр үлээ. Нөгөө нэг MPJ тодорхоос өмнөх гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг юм эсвэл 20 оны бабл байсан үе гэсэн үг байхгүй юу? Бүсийн финалд гараад авч хүддэг ганцаардаг ч юм уу. Би одоо яг хэнийг Jokic дээр тодорсон хүмүүс гэвэл Gary Harris Madison хэлэх гээд байхгүй юу? Тийм. Gary Harris алж идчих гал байсан шүү дээ. Тэр Grant явна шүү дээ. Grant орно шүү дээ өөрхий. Paul Millsap-ийг чинь эргээл алдаг болох гэж байгаа юм болов гэсэн чинь зүгээр Jokic тол байсан юм л ч тийм. Paul Millsap чинь бас хөрхөн бас Атлантад All-Star болов. Яг тэгэнгүүтлээ ингээд тэр үний чинь насмас гэц болчихж байгаа шүү дээ. Тэгээд Nuggets бас энэ хүн чинь бас нөгөө нэг юм fine wine гэдэг шиг юм болов гэж бодсон чинь тэгээ Jokic тол байсан юм л ч тийм. Millsap чинь тэгээ 2 жилийн дараа ойлго зодог тал. За хүний бүтэн баг ингэж сайн харагдуулж байгаа хүмүүс дээрээс танигдж байгаа юм азтай хүмүүс. Одоо ер нь ингээд яг NBA ингэж ярангууд Gary Harris-ыг санаж байгаа хүмүүс байхгүй шүү дээ. Баг л те. Манай амарч ах санаж байгаа.
Амар сайн санаж байгаа. Би нэрээ сүлд тийм уучлаарай нөгөө тасалцуулсан байж магадгүй. Би нэрээ сүлд ийм бичлэг үзсэн. Плей-оффын хүмүүс ингээл финал те бүсийн финал ирдэ шүү дээ. Плей-оффын хамгийн галзуу зурлууд гэсэн чинь 20 оны баабл чи ямар амар зуралтай. Тэр нэгдүгээр шатнд. Тийш дээ нөгөө Nuggets жаазуу. Тэгээд хоёр тоглогч нь өөдөөдөөсөө 50-50 оноо 2 удаа авцсан тий. Iverson Carter хоёроос хойш гисэн боохгүй. Тэгснэ би Gary Harris хэлэх гээд. Gary Harris тэр зурвал эхний 5 тоглолтод байгаагүй бэл. Бэртэлтэй. Тэгээ нөө Grant Millsap гэсэн мангар өндөр бүрэлдэхүүнтэй тоглоод Utah тэнгууд хурдаар илүүрхэж хожоод байсан бэл. Тэгээд 3-1-ээс бариад сүүлийн 2 тоглолтод Gary Harris ирсэн чаа Mitchell хязгаарлалцсан бэл. Ганц хийж өгсөн юм Mitchell хязгаарлалсан. Тэгээд сүүл нөө Mitchell орж аваад бөмбөгөө алддаг тэрийг Gary Harris тасалсан гэж яг би тэр нөө юун дээр харсан. Тэгээд боцч нэрээ тийм биш тэгэл. Тэгээд буцаж очоод Jokic нэг ингэж дагалж хийж дээр нь гаргаад Conley буцаж авч идээд алтдаг. Тэр позишн дээр. Gary Harris яг тийм Denver фэнүүд сандживэл Denver фэнүүд нэг үзэхгүй л ахал та. Эсвэл үздэг юм бол байдаг юм бол. Гайгүй одохонд нэг үзэхгүй гэсэн үстэй. Denver гэснээс яг буцаа Kobe голлоо би нэг талд ярихад West-д хамгийн амар өрсөлдсөн багийн хүмүүс Denver гэдэг. Тэр нь ч гэсэн үнэн. Тэгэхээр 2009 оны Denver. Chauncey Billups-тэй, J.R. Smith-тэй, Kenny Martin-тэй, Marcus Camby-тэй. Тэгээд Marcus Camby илүү нинэ тийм төв тэр хоёр аль нэг нь авах хэрэгтэй. Харин нинэ явахаа та. Тий. Marcus Camby явцсан байж магадгүй. Тэр баг бас гоё, тий. Тий. Энэ Мелогийн хамгийн. Мелогийн түүхэндээ тоглож исэн хамгийн сайн баг энэ тэр. Мелогийн ганц chance нь баггүй. Энэ бол Мело Кобиг хөжсөн бол гэдэгтээ яг хөө тэгж хийж хожихгүй л байсан. Боломжгүй те. Тийм хожих заяа наахгүй л боломжгүй гэдгийг нөгөө Кармело тэр хэлгээд одоо нөгөө нэг тоглолтын бичлэг байдгийн те. Тэр хоёрын ингээд мөнгөний ноцолдож байгаа. Тэндээс хүмүүс яг тэндээс ургасан баг гэж бодоод идэв. Мело амар хамгаалдаг байсан мессеж. Тэгээд Мело карьерийнхаа түүхэнд хийж хамгаалдаг байхгүй. Гэхдээ Мело зүгээр ингээд гоё ноцолддог байсан баг. Өөрөө угаасаа бие хүчнээ. Цаг үеийн тим юм чинь те. Дээрээс нь одоо үед бол боломжгүй шүү дээ. Тэгэхээр Мело ер нь бол хизээж хамгаалдаг хүн байгаагүй. Гэхдээ Мелог би боддоо шүү дээ. Мелог би хизээж авраг авах төвчний багийн лидер гэж хизээж би боддгоо. Maybe ч ухтай нэг алтаж магадгүй 2 ч биш баг. Номер 2 ч биш баг. За мэдгүй 2 яг уу байхыг үүсэхгүй зүгээр чи ингээд Jokic хажууд зүгээр ингээд Мело байгаагаар төсөлтөж Жамал Мурыг орно. Тэр Мело яаж хийдэггүй амар хүнтэй гэд зөв Денверээр нь бодно шүү дээ. Амар шүү. Тэр импичээ бүр хийж байгааг бүр хэд дахин импичээ горд бишээ мөрөө оноо авалтыг тэр хүн чи хийж байгаа байхгүй. Зөв Мело ингээд фэнүүд нь амар overrate тэгээд идэг юм. Лебронтой үзчихсэн, Кобитой үзчихсэн, Кобигийн зэрэглэг Мело эцэж MVP candidate байгаагүй. Яг үнд. Наа амар хейт хийж ийн гэж бити ядаараа. Байгаагүй юм чинь тийм бохгүй. Тэгээд Пол Пирсийн төвшний тоглогч ер нь одоо юм багийн хоёр магадгүй Кевин Гарнет ч юм уу Дакны хажууд байсан бол шал өөр тоглогч байсан баг. Багийн хоёроор. Би бол тэгж л хартыг. Одоо ингээд харангууд Мело юу, PG юу, Jimmy Butler уу би Jimmy Butler-ыг сонгохгүй багийн нэгээрээ. Финал гаргаад үзсэн. Тим сонин баг гэж яриад үзсэн. Арай айтайхан баг байсан бол авраг авах гэж үгүйсэхгүй тийм шүү дээ. Тэгэд би Пол Жоржч баг дээгүүр нь бичэндээ яа тэгэхээр илүү хамгаалттай. Дээрэс нь MVP-гийн санал асуулахаар 3-т орж исэн ганц жил байгаа. Бүсийн финал бага 3 удаа жирээд үзсэн. Тэгэхээр яг уу Мело ингээд гоё тоглолттой, гоё шидэлттэй юм iconic тоглогч чигсэн яг багийн номер 1-ээр тэгж авраг авах. Тэгэхээр тийм одоо юу гэх юм. Тийм характер байсан үгүй. Одоо энэ медиагаар болохоор яалтах мах нэг Мелог зодоо байсан болохоор ерөөс All-Star NBA. Угаасаа л үзүүлэлт нь LeBron-ыг гүйцэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Kobe-г ч гүйцэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Wade-г ч гүйцэхгүй шүү дээ. Жохон тэгж өөрөө тэгээд байдаг. Тэгснээс гоё тоглогч маа. Шилдэг 10-т байсан баг. Шилдэг 10 дотор л багтах байсан. Эд үеүдтэй. Шилдэг 5 дотор гүү баха. Хүмүүс нөө Олимпиор нь жоох амар өөрөө тийгээд идэм шиг баг. Сүүл LeBron KD 2 гүйцэж байгаа бах. Яг тэрний өмнөх одоо 18 оны хүртэлч гэх юм уу? Яг Америкийн шигшээгийн хамгийн шилдэг тоглогч байлаа шүү дээ. Яг Америкийн шигшээгийн хамгийн шилдэг тоглогч те. Америкийн хамгийн шилдэг тоглогч биш. Америкийн шигшээгийн хамгийн шилдэг тоглогч сая Дүрэнт болчихлоо. Тэглээ те. Тэгэд Америкийн шигшээгийн хамгийн шилдэг тоглогч сайн баг тэр гялцаж чаддаг хүмүүс ингээд
ондоо одохгүй одоо KD ч юм уу, Melo ч юм уу өөр юм байдیں۔ За барыг түрүү жилээрээ жөрүүг болгоо алтлаа та. Манай Келтон Джонсон. Келти явж ийл юу явсан шүү дээ. Нэг юу 19 онд явлаа. Тий, тэгээд бүр аварж маварсан шүү дээ. Нэг 2 3 тоглолт. Ганцаархнаа тоглож авч мавчих. Би бол ингээд Popovich маань хөрх ингээд нөгөө White-ийг аалч ихтэй чирээ явдаг юм бол санаад байна. Тэгээд Джонсныг Plumlee тэр 19 онд билүү те 19 онд 19 онд л 20 онд л аль нэгэнд нэ. Тий. Келтон Джонсон явсан. Popovich маань алдаа нэг Spurs-ийн соёлыг Америкийн шигшээд хийх гэж үздэг л та. Тий. Багаар тоглохгүй. Тий. Тэр айгу буруутсал та. Тэр үрс Лилардын тоглолтыг гаргаагүй 20 онд. 20 оны юм амар муу тоглолт шүү дээ. Зүгээр нэг кайчин шүтэр болцсон, ирүүл шидэл. Тэгээд яалчгүй л нөгөө багийнх нь хамгийн сайн тоглолцсон KD болохоор KD бүр KD чинь FIBA-да бол гоод шүү дээ. FIBA-гийн баг хамгийн шилдэг тоглогч шүү дээ түүхэнд. Нэг тийм амар агаад байгаа юм л та. Тийм ISO тоглолт сайтай ямар ч байрлалаас тоглолтог хүмүүст амар агаад. Тэгэхээр ингээд Melo тэ манай химээ KD мэд бол хэлцэх боломж. Тэгээд Melo дээр ярьж байгаа юу болчихлоо гэж. Гэтэ яг Melo-гийн шидэлтийн техник бол үнэхээр тансаг ш. Melo-гийнхыг баг нэг Steph-ийнхаас баг хурдан гэж ярьдаг гэсэн та. Ингээл гаргаал явуулчихна. 2К 13 мурав дээр 4 мөрөв дээр гэж санаж нэг хамгийн айтайхан 2К-нууд шүү дээ. Ер нь бол яг одоо хүртэл нэг пацсуулга тоглоод хүмүүс. Тий. Melo-гийн техник амар гоё. Би Melo-гийн фэн огт биш ирнэ. Яг Melo-гийн геймплей амар гоё байдаг байхгүй. Энийг юм jab step хийж байгаа. Тий, айгуу гоё ер нь. Тий. Melo-гийнх гоё. Тоглоом дээр бол хинийх айгуу гоё байдаг. Bradley Beal-ийнх. Одоо л хог болчиход болохоос. Одоо юун дээр ч би Bradley Beal-ийг бүр ямар гоё шийддэг тоглогч вэ? Одоо тэр үуч нэг 14 5 таа байгаа шүү. Тэгээд ингэ шийддэг болох юмсан гэж мөрөөдөг л. Bradley Beal, Melo, Paul George ингэ хурдан гаргадаг. Тэгээ өөр чинь KD-ийг ч гэсэн тоглоом дээр амар гоё. Би KD-ийг хөө үндэнд дург болохоос KD-гээр би тоглох амар дуртай. Зүгээр KD-гээ тоглох дуртай гэж. KD-гээр тоглохгүй. KD би ингээ найзуудынхаа эсрэг өкөсөн ерөөс авдаг байсан. Авахаараа бүр алж идчихээд байна. Нэг бол Westbrook-ээр чичрүүлж ороод, нэг бол Adams-аар цаснаа байвал KD-гээр шидчихдэг. Тэг KD дуртай үе багаш надад нэр. 16 хүртэл бол ер нь. Тий. Ер нь дуртайс. Steph гэхээс илүү би ч 16 оны нэг Steph дургүй байсан үс. Яг нөгөө нэг бүр амар сакс макс мэддэг болоод амар бичиж эхлээгүү дөнгөж нэг ер нь л зүгээр л үзчихдэг те ингээл Facebook дээр тэний комментүүд бичдэг тийм үдэрээс бохоо. Тэгээд KD-г бол за энэ угаасаа Steph-ээс илүүч байх хэрэгтэй гэсэн. Тэгээд хосуулсан да манай хүн. Уусаа 14 онд MVP авсан. MVP авахт ингээл за LeBron-той ер нь ойролцох нэг хүн ирлээ. Утахгүй дээ гэсэн чинь дараа жил гимтцсэн. Тэгээд дараа жил баг манай KD ухааны юм ярьдаг гэсэн. Манай KD Steph-ийг одоо байхгүй болгоно. Нэг жил өшөөгөө авна гэсэн чинь 3-1 дээр их баяртай байж гал тэгэл госуулсан да. Нэг амар юм байдаг шүү дээ. Steph ингээ KD-гийн бүрэн дээр нь гараад тавьсан. Одоо би яг араас нь өөрөө Steph 3-1-ээс бариулж яж гэж байгаа шүү дээ. Мим тийм одоо би гэдэг шүү дээ. Би Westbrook ч дуртайс. Ер нь таандарт айгуу дуртайс юм байна. Westbrook ч дуртайс. Westbrook үнэхээр төрч байсан дээ. Ийм маш хурдан гүйжсэн аа. Тэр зогсоод яг ийм ингээд тэр шийдэл өсөж тий. Ингээд бүш мөштэй юм уу хаашаа тий. Огцон тоормосноос бүшээ ингээд. Одоо нөгөө нэг таандар ч нөгөө Lakers одоо юу гэдгийг Spurs эдрийг хождог болсон шалтгаан нь Westbrook харддаг байхгүй. Westbrook-ийг хамгаалах хүн байхгүй. Одоо Spurs ингээд зөндөл яаж тулж байгаа Westbrook-ийг зогсоох боломжгүй. Тийм амар хайпер атлетик. Ороод тогчин, цацж чинь, чөлөөд шид чинь. Гэсэн 3-1 сонио гүйж ирч чинь, мангар урд шид чинь буцаагаад ингээд буучин. Тэгээ 17 онд бол тэрнийхээ бүр ингээд төгс хөлбөрт нь орсон шүү дээ. Тэгээ Westbrook нэг нүрээ гимтээчээд нэг юм хамраач илүү нэг гимтээчээд нэг юм кистэй гарч ирдэ шүү дээ. KD гимтсэн нэг хийдэг. Тэр Westbrook солиотой шүү дээ. Тэр бүр тоглоом дээр бүр хамгийн алтаатай тоглож ирсэн тэр. Орж ирээл тохоод. Би яг ямар ч хэлсэн. Би өөрийгөө бол Westbrook-ийн фэн гэж бол хэлэхгүй. Гэхдээ маш дуртай. Холкадер айгүйх авч тоглох дуртай. Бас байнга өмөрдөг. Гихсэн ирнэ энэ талтаа дахиад нөгөө юм нь Westbrook байгаа газар баг амжилт үзүүлэхгүй. Би Westbrook яагаад нөгөө нэг одоо ингэж би фэнүүд нь дург байхгүй яг үнэ. 2018 онд
тэр нөгөө нэг 18 бил 9 онд нэгдүгээр шатнаас гусуулдаг. Westbrook-ийн буруу байхгүй юу? Гүйжчихэд Пол Жорж сүүлийн баг 3 4 он биш 7 8 оног нь авчаад өөрөө гүйжиж бөмбөг алдаад өөрөө зөрүүлээ шидүүлчихэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр үйлрэлээс эхлээр нь уналт нь эхэлж байгаад хүмүүс ингээд Westbrook шилдэг 5 тоглогч нэг суперстар MVP. Тэр үйлрэлээс хойш ер нь бол жоохон empty statтай л тоглож болцсон шүү дээ гэж бол хэлэх дуртай. Энэ үйлрэл бол үнэхээр гоё тийм. Энэ үйлрэл яг өөрөөр болоо гоё болоод одоо л нэг өөрийгөө олж түрүүний нөгөө нэг бид хоёрын ярьсан юм шиг тэгээ арай арислахгүй. Йогч ажил гоё харагдаад. Тэгээ одоо нөгөө нэг гоё болчиход байгаа. Брус Браун болчиход тий. Бараг л та. Яг найруулга хийж лээ. Бөмбөг алдалтаа чичлээ. Westbrook нөгөө нэг талбай дээр шалан дээр одоо floor racing сайтай одоо нэг багийг ингэж чирүүлээд хожуулцдаг. Ceiling муутай хамгийн муутай супер од гэж хэлнэ. Яг тэр Westbrook багийн хоёр хахад авраг авах. Одоо чи боддоо ингэж Westbrook-ийг авч за чи тэр хүн багийн хоёроо шүү. Лидер нэм баг. Яг авраг авахуулъя гэвэл team даг баг юм уу? Яг гэж л. Дахиад зөв ингэ Данкны хажууд Westbrook байгаа тэр хоёр бас Данк бас нэг муухай харна шүү. Эд үеих дээр шүү дээ. Тасалжуулагч нь pop байвал болно л доо. Тэгээ нэг жоох юм амар зохицолтгоо муутай гэх юм. Одоо Kevin Durant жишээлбэл ямар ч хүнтэй ямар ч багт яа зохицдог ингэ бид нар ингэ карьерын дор харлаа шүү. Дөрөвтэй л ингээл болохгүй байсан бохоохгүй. Бодонгууд ер нь бол яг муухай онцгүй үнэн бол Westbrook болон Harden байгаа газар баг бол амжилт үзүүлэхгүй л те. Би Harden дээр бол Harden багийн нэгээр авраг авчих хэмжээний чадамжтай тоглогч гэж хардаг. Харсаар одоо ч яг харахгүй л байгаа л та. Харсаар байгааг судлаа болж байна. Харсаар ер нь бол дуусах байх. Аа. Яг тэгэхээр 18 оны Harden бол миний 18 9 20 оны Harden бол миний амьдралдаа харжсан. За би Kobe-г яг тэр нэг амар үлрэлийн яг бүтэн үзэж байгаа. Уусаа тэр эхлээгүйс 7 8 оны Kobe-гоос илүү юм. Онооны юм юу сайтай. Ингээд хүсвэл оноо авчдаг, хүсвэл дамжуулдаг. Тим тоглож. Одоо Jokic-с өмнө баг за Jokic Steph хоёрын араас ор хамгийн амар товтлогооны тоглогч гэж боддоо шүү дээ. Өнөөдөр нөгөө нэг итрах ширэлсэн байл ч те. KD-гийн гадаад атгийг Эмбэ бота гэх амар тайлбарлаа. Тэр бол амар. Тэр тоглолтыг үзчихэд би яг бүр ингээд хартыг хийхтэй бүр гişрээ зөхөө тим ээ гэж баярлж. Бас Warriors-ыг тэр үуч үзий яддаг уу яах вэ? Аа. Нүсэ тим баг үзий яд. Тим баг дээр тэгснээ ингээд шалны гадуур гიშгчгэр чинь тим ээ. Тийм ээ. Тэр арай. Тэр тэгээд Harden-гийн шийдэлт ч алдаатай шийдэлтэй байдаг шүү дээ. Алдааг нь өгөөгүй хамгийн. Тэгээд Harden бол авчих байсан баха. Зүгээр Warriors байгаагүй л байсан бол Harden нэг байтгаа 2 яг бодолтой Chris Paul ирүүл байсан болж байгаа. Тийм бохгүй. Тийм. Одоо ингээ Harden заа яг ингээд амар лидер биш үуч болно зүйл. Одоо ингээ багийг ингээд базаад ингээд яадаг өөрөө ингээ хөвөө ингээд дорлолоо сайхан шоуд юм бол. Хажууд нь одоо нэг юм ментортой байсан бол одоо би жишээлбэл Kawhi-г яг тийж боддог байхгүй. Kawhi лидер биш ээ. Kawhi хажууд ветераны лидерүүд байсан болохоор хэвсэн баг. Spurs дээр ч тэр Raptors дээр би Lowry-г тэр үнэнсэн гэж боддог байхгүй. Lowry ч одоо Toronto Raptors-ийн бүх цагийн хамгийн шилдэг тоглогч. Яг нөлөөлөл нь Carter-ийн хэмжээнд би ч гэсэн зүгээр ингээд үзүүлэлт амжилт харуулт Lowry гэх байхгүй. Тэгэд Lowry дээрэс нь Nick Nurse за Marcus бол ингээд хоёрын багийн ахлагчтай тэгж харагдав. Тэгэхээр Harden-ийн хажууд одоо CP тэ яг тэр бэрхтэлгүй байсан бол тэр бол аврал гэж харагдав. Chris Paul тэгээд бас миний нөгөө одоо юу гэдэг яг бүх цаг үеийн таваа нэрлэх юм бол одоо би холбогч дээр Крис Полыг нэрлээ. Магадгүй одоо сүүлд хин нэгэн амжилтаараа гүйцээд ингээд юу гэдэг те яг миний нүдэн дээр би Стефиг бол яг Крис Полын одоо яг тоглогчийн үед мэдээж дээг өрөм нүнлээд топ 10-т орох гэж ярьдаг гэсэн зүгээр хувь дуртай гэж ярих юм бол CP. Одоо баг бүрдүүлэх гэсэн үг шүү дээ. Баг бүрдүүлэл холбогчоор би CP. Одоо пазл хийгээд байна гэсэн үг шүү дээ те. Яа тэгэхээр яг дөнгөж сакс тоглож сураад одоо яг хөтөд 10 дугаар ангитай нэг юм худлаа өнөө те холбогч ингээ байрлал ингээл комбинац ойлгож эхэлж байгаа шүү дээ. Тэр үед юу CP-гээс хамгийн их юм хардаг гэсэн. LeBron бол ингээд супер чадамжтай өөрийнхөө ингээд биеийн чи өгөгдлөөрөө гаргаж өгч байгаа. Одоо Manzan ингээд 10 жилээр ингээд оронгуудаа ингээд 3 татаад загтсан байхгүй шүү дээ. Тэгснээс хажууд нь 1.80-тай Крис Полыг хараад за энэ хүн ингэж гэл тэр яаж скрин дуудаж байгаа тэр мэр ингээл DeAndre Jordan тэр нэг юм алчвал тэнэг болсон загиндаг байсан даа бас л.
Тэгээ хүмүүс амар ингээд ер нь CP-ийн фэн Монголд их олон биш гэж боддیں۔ Тэгээд медиагаар ч маш муутай ингээд азгүй ингээд юу гэдгийг CP-тэй баг авраг авахгүй ч юм уу. Би ерөөсө тэрний бол хамгийн эсрэг байр шуутай байдаг юм. Ер нь бол аргагүй ихэнд штэ. Одоо тэр чинь одоо яг аашгуудж байгаа хүмүүсийг харахаар баатларч байдаг юм те. Хүмүүсийг харахаар ойлгомжтой маш IQ өндөртэй хүмүүс байдаг. Тэ. Тэгээд нэг юм ойлгомжтой энгийн юм мэрэгжлийн тамирчин чадахгүй болонгууд тэр чинь нөгөө нэг ингээд хүлийн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Тэгээд шууд ингээд тэгээд маш IQ өндөртэй хүмүүс л тийм гэж хардаг. Би бол тэгээд Гэрис Пол нь бол аргагүй. Одоо жишээ нь Блейк Гриффин драфтын номер 1-ийг те. Тэгээд Jordan ч NBA All NBA сонгож чиж. Ер нь бол Крис Полд ч Батлерт ч өмнө нь ууралсан муухай салсан багуудаа бүгдэнд нь уурлах эрх нь бол байсан. Тийм. Хүмүүс тэгээд ингээд юу гэдэг одоо Пол багийнхныгаа ингээд яадаг ч юм те. Уур амьсгалыг хийдэг. Тэгээ лидер байж чаддгүй ингэдэггүй. Пол уус nice guy юм бол энэ бид одоо 20 жил тоглоочгүй ч тийм биз дээ. Тэгж боддог. Тэгээ Степ шиг тийм авир юм гоц чадвартай биш дээ. Степ бол nice guy шүү дээ. Гэхдээ нэг загинж яхах за махад гэж Jordan бүх хилцээ хийжсэн. Тэр шүднийхээ апродыг үлээ биш ээ. Шүднийхээ хамгаалтыг авчид. Тийм тэрнээр л загинжсэн баг. Тэгээд Крис Полыг бүр ингээд авраг авчаасаа гэж 18 онд бүр хамгийн их хүсчихсэн даа бүр. 22 онд биш 21 он. 21 онд бас би бол Suns-ыг favorite ингэж байсан гэж харчихсан байхгүй яагаад. Бард. Яа тэгэхээр Bucks амар арчаагүй тоглосчихсон байхгүй. Плей-офф. Хүн ингээд ганцхан гидийтэй Harden юутай багийг арай гэж 7 тоглолтод очиж байгаа. За муу Trey Young-ийн хамгаалалт тэр баг бүр будаа байхгүй. Trey Young-ийг хамгаалж чадахгүй 6 тоглолт гаргаж байгаа. Янас нь гимтчихэж байгаа. Тэгснээр Янас гинт орж ирээд хүн шиг тоглолцсон. Тэр плей-оффт ганцхан хүн шиг тоглолцсон зовлон шиг биш мангас шиг ба. Тийм. Гүр бүр ингээд яг Янас гэж ийм байх хэрэгтэй гэдэг яг тэр сурвалж бүр ингээд бүтэн утгаар нь харуулсан. Янсын тэр финалийн одоо перформанс гэхөө тэр бол ер нь нэлийн дээгүүр шиг бүх цаг үе те. Тийм. Одоо баг Шакихтай ер нь ойролцоо байл шүү дээ. Бид юм л шүү дээ. 30 оноотой, 10 өдөө самбартай. Тэгээд 5 аав амжуултай. Чөлөөтөө дэрчид цувралд амар сайн шидсэн. Би статистик бол ерөөсөө санахгүй нүдэнд харагдж байгаа юм бол угаасаа л ийм дуусал байсан. Тэр тийч цогсоо хамтан байхгүй. Ингээд бодолтой. Финалийн дуусах тоглолт нэр 50 оноо гэдэг чинь юу гэсэн үг вэ? Финал дээр шүү дээ. Финал дээр ер нь 50 оноо авчихсан юм байна. За либерал байгаа шүү дээ. Бидний мэдхээр. Тийм шүү дээ. Тэрнтэй дөхөхөөс тэгээд уул нь Suns араа тэр жил амар сайн баг байсан байхгүй ингээд уртчлалын шугам хамгаалж байвал байгаа. Тэгээд Booker-тэй, Ayton чинь тэр жил айгуу сайн хамгаалдаг байсан шүү дээ. Ayton чинь нэг Clippers-ийг бодоолгоцсон хүн шүү дээ. Тэгснэ Cam Johnson, Jay Crowder гэдэг. Гимн нөө Giannis дээр яг очих PF-ийн байрлал. Матчап байхгүй. Би Ayton-ыг болон гайгүй нэлээ яачих юм баг гэсэн. Ayton хит дроплсан. Айгуу сайн санаж нөгөө нэг дэлхийн нийтээр ер нь Ayton Giannis-ыг энэ зурлал хамгаалчихна гэж найдсан. Тийм. Би яг бас тийм үлэлтээс. Тэгээд за 4-2 болоо. Финалийн MVP нь одоо CP биш, байсандаа ч авах хэрэгтэй гэж бодчихсон. Тэгээд Booker яг нөгөө нэг сайн хамтрагчтай бол яг гарч ирдэг байна гэдэг нэг жил. Яг Booker би тэр жил дуртаас тэрнээс Booker бол би анханаас нь дургүйсэн. Гэхдээ тэр жил яг тоглогч байсан. Тэгээд тэрнээс хойш яг CP жоохон prime үеэ алдаад Booker яг багийн ахлах болоод тэгээд одоо үзүүлсэн амжилт нь хаана одоо плей-инчгүй явж байгаа гэхэд нэг тийм жоохнороо л агаад идэх тоглогч. Харин тий. Өсөж томордгоо. Одоо энэ найз нь ч ихсэн адилхан. D'Angelo Russell. Жоохнороо л агаад идэх. Энэ хоёр нь эзэн амжилт үзүүлэхгүй юмс уу? Яг Booker бол багийн амир гоё хоёр ахгүй. Багийн хоёр байвал тэгэл. Тэгээ өмнө фэнүүд нь л нэг гэж гэдэг болсон. Booker одоо CP бол ингэчлээ. Одоо бүр нас нь яваад удлаа болчихлоо шүү дээ. Одоо байгаа тоглогчдоос Booker-ыг номер 2 болгоод авраг авъя гэвэл аль баг тоглогч. Одоо юу? Тий. Одоо Дэнүрээс өөр шүү. Одоо зүгээр ийм байгаа байхгүй юу? Шил Янсын хажууд тавьчих байна. Одоо Лилардын орно. Гэхдээ Лилард гэхдээ энэ үлрэлт Booker-ээс илүү байгаа заяа. Илүү байлаа. Тэгээ зүгээр Янас шиг хүний хажууд нэг юм уурч шугамын амар сайн оноо өгч хэрэгтэй. Энэ жилийн Bucks бүрэлдэхүүн яг энэ жил рүү кит орчлаа. Энэ жилийн Bucks-ийн бүрэлдэхүүн үнэхээр хамгаалт муутай. Тэр ерөөсө Лилардын буруу биш болгоомж байгаа хүмүүс. Ингээд Brook Lopez, Taurean Prince гэд мисмач үүсэх амар Kuzma гэд
Амар тэгэд Янс өөрөө ч гэсэн ингэ товтлогоон дээр 30-40 оноо ингэ аваад байгаа. Хамгаалалт нь бүгд ажиллаж чаддаг байна. Өнөөдөр л ихэд Хавкс гусуулж байгаа. Харин. Тэгэхээр Янс ч юм уу, за магадгүй Вимбаньяма ч юм уу, за магадгүй ирээдүйн Вимбаньяма шүү те. Ер нь тэгээд юу гэдэг юм. Одоо бол яг багийн номер 1 дүрээр яг аврах авах боломжтой үл би нэг гарын 5 урам байна одоо баг. Миний санаа бол Янс, Лука, SJ, Тейтум. За Стеф орох уугүй гэдгийг ингэж л харъя. Миний санаа бол одоо финал гарцсан шүү дээ CP-тэй. Яг Бүкрийг 2 байлгаж авраг авах хүн нь нэг нь зөвхөн CP л баг. Тийм үү? Тий. Эсвэл CP шиг хүн л баггүй. Амар маш өндөр IQ-тэй, маш өндөр ур чадварын найруулгатай, маш өндөр этик гэх юм одоо хувийн сахилга баттай ийм хүн. Крис Пол. Өөрөөр одоо Янс жишээ нь Янаст CP шиг IQ байхгүй, CP шиг найруулга байхгүй, CP шиг пассинг байхгүй. Өөр ер нь одоо Embiid байгаа тоглогчдод яг CP шиг тоглогч бол байхгүй. Хамгийн Jokic болчиход байгаа байхгүй юу? Jokic Luka хоёр юм да. Тэгэл Jokic тэгэл Luka-г нэрлэж болох юм да одоо. Тэгээд яг уу ирээдүйдийг аав дээр ирэх хөлөвтэй бүх. За CP гэж явж яснаа тэгээд яцсан те. Тэгээд Крис Пол одоо танад байгаа эргэжил танад үлдэх хэсгийг бол би бол яг мэдэхгүй байна. KD авчрал үлдэх биш үү? Бас тийм те. Одоо л ингээ гой сэлгээний холбогч ингээл нэг 15 минутанда гарч ирээл нэг 5 дамжуулт өгүүлэхгүй бол ингээл суугаал гоё ингээл сууж бол гоё л байгаа. Одоо баг зүгээр байж ах нь гоё. Тийм. Одоо би жишээлбэл ингээд эргэжил ямар нэгэн багийг авраг ахуулахаар ингээ бүрдүүлнэ бол би бас CP сэлгээнд аав. Ямар нэгэн байдлаар ингээ. Юу гэдэг те одоо Doc Rivers шиг хогийн тасгалжуулагчтай юм бол би сэлгээнд аав шууд. Одоо ядахад аавраа авахгүй. Тийм. Зүгээр юм жижиг юм ярих те. Тэгээд Doc Rivers гэсээс Doc Rivers CP-ийн карьерийг одоо бүтэн ингээд баг 7-8 жил ингээд тунгаасан шүү дээ. Тэгээд өөрөө тэрэндээ ингээд хогийн юм яриад сүүлд юу ярьсан байсан бэ шүү дээ. Oh shit. Гэт та нар намайг 7 тоглолтод 3-1-ээс бариулж хожигдсанд нь л зэмлэх юм. 3 тоглолтод хоцсныг нь хинч намайг өмөрөхгүй байна. Яг тэгэж ярьсан. Тэр тим юм ярьсан. Би нойрмог дээр сонссон. Тэгээд инстаа гэж бодоод тэгээд хайчаараа. Үнэхээр тэгж ярьсан юм. Үгүй үнэхээр бүр тэгж хийсэн нь би ингээ нөгөө NBA цэтгэл гээд твит өгдөг чи. Тим юм баг гэсэн чи бүр ES биш ESP гэнэ. Legend Hubs гэх бүр ингээ бүр аудит юутаас батны их сургуульчаас яасан бэл. Тэгээд нэрийг бүр NBA TV-гээр ярилцсан гэж боддоо. NBA TV-гээр юу гэж ярьж байна? Тэгээ Doc ингэсэн байна. Тэгтээ well mail бла бла бла. Тэгэл яг нэг манцсан гэдэг шиг манцсан. Тэгээд одоо нэг би 3 үе дээр хоцсон л тоо. Тэгтээ яг 4-р үе дээр хожигдчихлаа. 3 үе хоцсныг нь хинч дурахгүй байна. Нэг л тийм л юм ярьж байгаа юм л та. Харин тэгээ тийм юм ярьдаг хүн байна та. Харин ойлгомжгүй лээ. Doc Rivers уусаа ийм арчаагүй үнэн ойлгомжтой байхгүй тий. Тэгээ Doc Rivers гоо одоо зүгээр ингээд энэ жилийн бакс дээр харж гисэн. Бакс ямар сүнсгүй болгоо хийсэн. Сүнсгүй ойлгож байна уу? Ямар ч би одоо Milwaukee Bucks-ийн арай хаалгач өдөрт хаалтыг бол ойлгохгүй зөө. Ямар ч ирүүл ухаантай цаг сонирхогч заяа. Doc Rivers-ийг ахлахаар туслахаар нь хаймыг авахгүй. Одоо юу гэдэг одоо Bucks-ийг фейлдсэн гэх шалтгааныг одоо Lillard гэж хүмүүс яриад байдагч Doc Rivers арьяа алав тасгалжуулагчийн соёлд багийн бүрэлдэхүүн фейл авахгүй юм дий. Хаймыг авлаа гэдэг мэдээллийг уншаад зүгээр л инээгээ суугаад юу бодож хайм. Тэгээ Дарвин хайм гол нь авраг авчихсан л та. Тэр нэг онд гим нь авраг. Тэр одоо хаймын гав ясаад байх юм. Одоо нэг миний нэг тэр Янсын гав яа л та. Тэр бол Янсын гав яа л та. Галзуурч гав авсан. Би нэг хайм дээр сая юу ярих гэж байгаад мартчихв. За хайч би Германда гараа идэв Чилка юу. Харин нэг эндээ ийм юмтай би одоо ямар дасгалжуулагч шиг ингээд зүгээр тоглолтын турштай. Тэгээ бөхцөжлээ л. Тэгээд хүнд эмоц байдаг тий. За яг хөө эмоцгүй дасгалжуулагч гэж нэрлэхээр бараг л байхгүй байна да ер нь бол. Тэгтэл тайм ямар ч эмоцгүй. Тий. Юу бодож байгааг нь мэдэхгүй хүмүүс юу бодож байгааг нь харагддаг шүү дээ.
Ингээл одоо ингээд халь тэмнэл эсрэг багт шилжчихэнгүү тасалжуулагч нар завсарлага аваад шууд урагшаа гардаг те. Хойноос нь туслахад нь юу болцсныг ойлгоол те. Юу самар мамраа гараад харангуул ингээл бодоол те. Хайм зүгээр яг нэг юугаар ингээд байж л идэг те. Яг нэг хэмнэлээрээ гээл тэгэл нэг сүртэй юм эмоц улирлын турш одоо зүгээр яг хүмүүс тэрэн дээр тэгсэн гэж хэлэх л маш цөөхөн баг байхгүй байхгүй би тасалжуулагч яагаад тийм байхыг ойлгохгүй байхгүй хайм юм шүү дээ. Би хамгийн том жишээг нь хэлээд юу байхгүй. Түрүү жил нэг дэ анчлуураас айгуу сайн тоглож ер нь бол улирлын төгс айгуу сайн байжгаад тэгээ плей-офф яг дэнүртэйгээ тарцлахаас тэгээ сайн тоглоод эхэлсэн чинь тэгсэн баа. Өөрт нь хэлж байгаагүй юм шиг байлээ. Тэрийг медиагаар хэлж байгаа. Тэгээд гарааны чинь тоглогч ингээд shit off fit гэлүү те нэг ингээд сугараад ахад ингээд суулгахаас би өөр яах юм бэ гэд тэрийг өөрт нь хэлээгүй байхгүй. Тэгээд өмнөх үлрэлт нь бас нэг Шрёдерт илүү муу минут өгөөд байсныгаа тэгээд сүүлд нь хэлсэн юм бэл. Тэгээд зүгээр тоглогчтой шууд харьцаж чадахгүй байгаа юм баггүй яг үндэ одоо бодоход. Тийм. Либроны үгэнд ордог ч юм уу ч юм уу тийм. Тэгэл ерөөсөө Лекерсийн түрүү жилийн бүрэлдэхүүнийг тэгээд яг хаймын гавь их эсвэл тоглогчдын нь яг юу гэх ур чадвараар явсан сизон үү бол баг ур чадвараар явсан сизон. Тэгэхэд буруудахгүй дээ. Одоо энэ юунаас харж болно? Mavericks-ийн сүүлийн 2-3 тоглолтоос харж болно. AD яг нэрнгэс сайн тоглогч. Одоо мэдээж статистик бол яг жинхэнэ эдэд хөрөхгүй байгаа шүү дээ. Гэхдээ тоглолтоос харж болно гэдэг нь үр нөлөөг нь харж болно. Эди зүгээр нэг эле гэдэг одоо ийм дарамтанд одоо нэг лекерсист хүмүүс чинь айгүй хэцүү шүү дээ. Одоо лекерсизм гэдэг үзэл чинь айгүй ийм өндөр түвшин айгүй хэцүү үзэл байхгүй юу? Тэ тэгэнгүүт эдийг дараад исэн юм байна гэж би бол одоо тэгж үлийн зөвшөөрлөө. Эди бол үнэхээр азраг адуу мангас юм байна. Тэгэнгүүт тэр нь сүүлийн Mavericks 2-3 тоглолтоос тал эди байхад л Mavericks-ыг хожуулж байгаа байхгүй. Нүүр нөлөө тийм өндөр. Тийм учраас яг зүгээр ункагийн үед бол ункагүй эди. Тэгэхээр эди зүйлд би одоо нэг мэдээж амар тоглогч заяа. Би одоо юун дээр ингэж эдитэй баг амжилт үзүүлэхгүй гэхээр эди багийн номер 1 биш байхгүй. Амар гоё 2 байхгүй. Тэр багт чинь багийн номер 1 нь байхгүй. Тэгчээд тийм бэжж аврагын төлөө төрүүлж аврага аавн юу хуцаа тэгээд Гэхдээ эргээд харлаа Mavericks-ийн бүрэлдэхүүнийг энэ үлрэл ярихгүй учраас. Юун дээр би юун дээр яг Lakers-ийнхнийг дагаад эдийг яг Lakers-ийнхэнтэй зэрэгцэж хараад ирсэн билээ ер нь бол. Яг тэдний үзлэр энэ бүр ийм байх хэвээр гэж хараад ирсэн байлээ. Тэгээ яг ингээд эргээд өөр баг харсан чинь энэ хүн чинь нэрээ бас яг нөгөө бас дайжгүй шүү. Тэгээ бас боломжийн арга ятгаад айтайхан гэдэг шиг. Гэхдээ Антони Дэвис ч тэгэл топ 10 тоглогчийн хэмжээнд хэвээрэл байгаа шүү дээ. Ер нь бол одоо би ранка бодохгүй гаргана л та. Нөгөө нэг жил болгоны финалийн дараа гардаг. Тэгээ тэрэн дээр эхний 10 дотор орж ирэхээр л үзүүлэлттэй лээ. Зүгээр нэг хайлт харахад. Тэгээ нөлөөлөл нь ч гэсэн тэгээд гим нь хараа хэлээд шүү дээ. Авраг авах багийн тийм лидер биш ээ. Тийм болохоор Антони Дэвисийн хажууд нөгөө тэ одоо юу гэдэг нь ядаж авраг авах багийн нэгийг авчирч өгөө. Тэгэхгүй ингээд Лука шиг авьяасыг тийм тоглогчоор солих юм сонирхохгүй. Гэхдээ ингээд жоохон 5 байр хойшоо байгаа ч гэсэн ингээд нэг тийр хойшоо тоглогчоор солихоор тэр бол алтаалтаа. Ирээдүйд ч алтаал гээл тэ. Одоо бодъё л зүгээр хоёулаа ярьсан дээр за Леброн байгаа шүү дээ. 13 Майами. Леброныг Мелогоор солилцсон гэсэн үг байхгүй. Зөвж арай өөр. За боли Мелогоо боли. Леброныг Westbrook-оор солилцсон. Тий өсөж өгчөж яваа тий. Леброн одоо ингээд бодохгүй хөгшин гэж байгаа. Эсвэл Каост багт нь ч юм уу Леброныг солилцсон Westbrook-оор. Тийм л ер нь юу л да. Тэглээгээд Westbrook муу тоглогч, суперстар тоглогч биш үү? Биш. Суперстар биш. Суперстар тоглогч мөн үү мөн. Гэхдээ тэр хэмжээний тэр зэрэглэлийн тэр франчайзыг авч явах тоглогч биш. Миний болохоор үнцэг тийм бохгүй. Тэнгүүд ингээд авангууд нь шууд Lakers-ийн хамгаалалт мөц одоо даалс авраг мавг даалс. Номер 1. За Кайри л үнэхээр номер 1 шиг гинт ингээд дэрэгчл ирээд алч идэн гэж байхгүй бодлоо л та. Кайри номер 1 байгаагүй шүү дээ. Ингээд байгааг болохоор тэгээ бүр одоо бүр гинтчгээр бүр харамсалтай харж байна. Тэгэхээр энэ бол ер нь бол нөө
Нэг өөрөөс нь авраг авна гэж хэлсэн дээр нь зөрчгөр тэр бол фейл болж байгаа. Гинэн. За. Хүмүүс нааг Антони Дэвис дургу гэж ойлгоод байт юм лээ. Антони Дэвисийг бол би 20 онд ирэхэд нь 19 онд ирэхэд нь хамгийн дуртай байсан. Бүр ингээд бодож байгаа байхгүй. Леброн дэр ингээд Леброн ч ингээд нэг бахан Инграм, Кузма, тэгэл Онзо гэх ирчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо хоёр дахад хэрэгтэй юм. За Пол Жорж бодорчлаа. OKC дэвлтчихлээ. Тэнгүүд хэнийг авчих вэ? Яг уу тэгэн Кайри ирэх гэж байгаа. Гэрээнд дуусангууд буцаа яваа тий. Тэгвэл Антони Дэвис гам за идээл ах. Идээл яг ойлгомжтой байна. Тэгэл эдийг авчирсан аварга авсан тэгэл. Яг дараа жилдэн тэгэл лаг багууд гарч ирсэн бэрхтэл гэмтэлтэй. Масчил тэгэл. Лейкерсийг аварга Лейкерсийг шууд тараасан. Тий, шууд тараасан үйлдэл гэл юм байгаа л та. Тэр арай хурдан нүүдэл хэлсэн юм юм уу? Тий. Яг уу тэр Facebook-ийн хит үнэлээд авцсан юм аа. KCP, Cosma хайрал гээд. Ядаж KCP-г авч үзэнгүүтээ Монтрес хайрал, Cosma-ийн одоо хин чинь. Тэгээд болчихсон. Яг зүгээр арай хямдхан үнээр аваад тэгээд Caruso Marusутдаг байсан бол дараа жил нь яах ч байсан. Тэгснээр бага хөшөө одоод авчираад. Манда. Дендри Jordan Howard гээд мэйлоч явж байгаа шүү дээ. Бандсны арын нүдлүүд айгүй цуурсан л да. Леброн ч өөрөө бас хошижоо явуулсан шүү дээ. Тэр нөгөө нэг хөгшчүүлгээд байна. Та нар харж гэж. Тэгээд ч ороод өө. За, юу яа. Жогон үн сэдвэр орой. За. 2020 оны 1 сарын 26 дээр орой. Бүх дэлхийн нийтээр гайхширсан, шокорсон, гоныг тавцсан өдрийн талаар яаж хүлээж авсан? За, тэр өдрийг чинь амар санд шүү дээ. Нэгд өдрөөс өмхгүй Монголын цагаар. Тэгээд бүтэн санд нь ягаад ч юм ингээд маргааш нэг уус ажилтаа байгаа шүү дээ. Би ч ажилтаа өдрийнхөө өмнө ингээд юм бэлдээд тэгээд яг хөө ингээд мэдээзээ уншаал кино мөн үзүүлээд тэгээд нэг тийм мод ч өгөхгүй байсан. Тэгээд би нэг баг усмсанд ороод тэгээд усмсаа хатаачаад тэр үед чи ийм өстэй байгаагүй юм л та. Ер нь нэг 2 гээд унтсан. Тэгсэн чинь арай өглөө би 6 болоо 7 гэс ирээ харсч ингээд гар утсан дээр ингээд баахан плеч репорт ESPN бла. Яг ингээд ийм цагаа харах гэж яад шүү дээ. Тэгэл цагаа харах гэж харал тийм юу бахан нутаггүй шиг л байл. Тэгэл гэд шокд орж шүү дээ. Ингээд юу вэ? Гэхдээ нэрэл бүр ингээд яг нэг ийм тэгэл Facebook руу орсон ч хүн болгоо ингээд бичээл 6 цагт гэдэг чинь нэлээ өглөө байхгүй. 6-7 гэдэг чинь. Тэг үгүй амтнаас нэг чаад ирэх. Тэгэл харчаал. Тэгэл үнхээр нүлэм сасгаруулсан. Яг нэг тийм ойр татны өмнө уус нааг нэг сагсанд оруулсан гэд хэлчихсэн шүү дээ. Тэгэхэд тэр өдөр жингөө нүлэмс асгарсан даа. Яг ингээд хүн амтнтай ажил дээр очиод ч гэсэн ингээд хүмүүстэй юм ярихыг хүсээгүй. За би чинь тэр үед пэйжэд өнгөж эхлүүлээд нэг жил мэл болчихсон юм. Тэгэл Facebook-ийнхаа постн дээр ингээд зүгээр л юм шеэрлэл. Хүндэтгэлийн зорилгыг ингээд надаас гарах үгүй байхгүй байгаадас л та. Профайл зургаад ч юм уу нэг сольж илвэл хүн болох яг сольж. Тэр өдөр ингээд ер нь ингээд бүх медиа ингээд яг дэлхийд яг ганц хүнийг ярьсан. Ер нь сакс гэж мэддэггүй юм ч гэсэн ингээд бүгд ярьжсэн. Ер нь ингээд за яг мэдээж ковидос ч болсон байж магадгүй шууд утгаараа гэж байгаа юм шиг. Хот хүртэл гадуур хүмүүсийн уур амьсгал хүртэл маш дүнсгэрсэн. Тийм. Тэгэд хамгийн амар нь яг тэр 7 хоногийн тэр нэгдэх 7 хоногоос эхлээд ингээд масктай яв гэдэг нэг хууль дүрм гарч эхэлсэн баг. Тэгэд маскын дээрээ би чинь ингээд KB24 гэвчээд тэр өдөр бас чиж амар дүүн үтүүл байгаагүй. Тэр Кобигийн нөгөө пүүц юмс тэгээ гарч ирсэн. Яг дурсгалтна гээд. Би тэр үед юу яаж байгаа юм чи? Би Кобид хайртай байсан гэдгийг мэдчих авчих. Хайртай байсан байна. Одоо би надад хайртай байх шалтгаан байхгүй шүү дээ. Би ч Ivory Stephen. Dagny фэн. Надад хайртай байх ямар ч боломж байхгүй. Тэгсэн чинь би ингээд гарчаад орондоо нэг цаг ингээд хэнтэй ч үгүй ярихгүй. Ингээд ойлгохтаа уйлаад тэгэл ингээд бүнсгээл гихцсэн баг. Тэр яг тэр өдрөөс тэрний маргааш өдрөөс тэр үед хийсэн пост мостносоо өөрийгөө би энэ хүнд хайртай байсан юм байна. Хортой шарттай хайртай байсан юм байна гэдгийг мэдэж авчих. Би яг жоохон Кобигийн венүүдэд ч юм уу эсвэл зүгээр жоохон уншгүй санагдаж магадгүй. Би юун дээр нь илүү Кобигийг яг үхлээ
ямар муухай хэлдэг юм бэ? Өөд боллоо гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэр үеийн сэтгэл хөдлөлийн асгарсан нулимсаас илүүтэйгээр данкныг үлж байгааг хараад бүр амар осгорсон. Яа нэрэл энэ хоёр чинь те ийм байв шүү дээ. 90 үеийн рай. Одоо мөнхийн өрсөлдөгчд, мөнхийн найзууд те. Тэгэл удаагүй байжсэн чинь Айварсан Instagram дээрээ ингээд копигийн зургийг хараад сууж байгаа. Гэртэн үүдэг жаалсан зургийг ингээд хараад сууж байгаа зураг постлдог байхгүй. Тэгээ тэрэн дээр бас яг тэр хоёр дараа хасгардаг. Ахнар маань нэрэл юм штэ. Тэр ч угаасаа ингээд постлаагүй хүн бараг байгаагүй дээ. Тэгээд Лебронах нэг л тэлээ сүулт орсон. Угаасаа ингээд Lakers бараг тэр өдөр тоглолт байсан чинь цуцалж мөцлаад ингээд баах юм болсон. Бараг 7 хоног тоглоо баг. Лебронах тэрийг би өөрөө бүр орчуулж ирсэн. Орчуулж би өөрөө постлж ирсэн. Тэгээд Венесагийнхыг бас пост нөгөө нэг юун дээрх нөө пост. Яг спичийг нь бол яг зүгээр тоо үедээ үзэл тэгэл за гэл тэгэл тэр тоглолч гэсэн ингээл одоо хүртэл ингээл дүр зургийн шууд харагддээ шүү дээ. Бүгд ингээд ингээ өмсгөлтэй ингээд нөгөө Queen Cook мөнгө ингээ шууд нулимстайгаа тий. Тэр тордлын гадаа мадаа явж идэг шүү дээ. Энгийн хүмүүстэй нийлцээ. Тийм дүр зураг. Тэгээд тэр өдөр чинь бас NBA нэлээд олон тоглолтууд болсон чинь ингээд бүгд 8 секунд нэг талдаа бөмбөгөө барьж удаагаа 8 секунд нөгөө талдаа 24 секунд 24 секунд бариад бүгд тэгчихсэн. Амар те Tyson Chandler тоглохгүй гэж хэлсэн. Манай Demar DeRozan нэг хэсэг тоглохгүй гэж хагаад садаг талах шийдвэр гаргана гэж ярьсан. Тийм. DeRozan ч нь бол одоо яг Kobe-гийн Todd-ийн сайн шав нарын нэг шүү дээ. DeRozan, Kyrie, Paul George гэдэг. Тэр чинь бүгд ингээд DeRozan ч айгүй хэцүү байсан. Надад ямар ч урам зориг байхгүй болчихлоо. Надад ямар тоглох итгэл байхгүй болчихлоо. Тэгээ би зодог талах тухай бодож ингээд тэр Popovich хэсэг ярилцаж эргээ тоглохоор болсон. Өшөө чинь тийм. Тэгээд DeRozan ч тэр жил өөрхий All Star-т орж чадаагүй шүү дээ. Тийм. Уулын сайн статтай гэж байгаа. Ганц хоёр тоглолт тоглоогүй маа бүр яг бүр сэтгэл готолд орлоо гэдэг. Бүр NBA токер ярьчихсан. Баясаа ах болов ярьчихсан. Demar DeRozan одоо баг цагс тоглохгүй ч магадгүй. Тэрийг бол бас сандээ. Тэр дугаар дээр. Яа, NBA-ийн талбай малбай дээр бас тэр LeBron-ы онгоцноос бууж ирээд хүнээс сонсож байгааг нь харж байгаа харах амар те. Өөрөө мэдхгүй хүн ирж хэлдэг шүү дээ. Тэр сайвар. Тэгээ бас сонирхолтой байхгүй ингээд. Угаас л агуу үнэ ингээд үхэл нь хүртэл юм. Одоо магадгүй хорвогийн жамаараа ингээд нас орсон бол нэг амир хүмүүс санахгүй баг. Одоо Bill Russell бол жишээлбэл саяхан хорвогийн жамаараа өдөлсөн шүү дээ. Бараг 90 төлөө наслаад. Тэгтээ ингээд нэр Bill Russell гэснээс бүх багуу 6 дугаарыг нэр яатсан юм бэл. Тийм үхэлсэн юм бэл. Ганц 2 багаас бусна. Тэгээд Kobe-гийнх дээр болохоор ингээд бүр ингээд дэлхийн нийтээр бүм болох. Тэгээд үнэхээр л агуу хүмүүсийн цөөхөл наслтын юм байна гэсэн зүгээр ингээд яжсэн. Тэрийг яг нэг ингээд яг нэг буруу талаас нэг юм бол ингээ хүмүүс нэг ковидыг дамжих шуугаа муугаа тий улс төрийн нүүдэл бла конспираси теористүүд чинь солиорч өгнө шүү дээ. Тийм юм би ингээд бүр ингээд харахыг юу хүсгээ болсон. Монголд нэг сүртэй ярьдаг баачка байсан шүү дээ. Тийм. Тэр бүр тэгж ирсэн бохоггүй. Тий. Юу лээ хөгчон монж л юу ч лээ юм залуу байсан. Нэг залуу байсан. Гэт ковидыг копиг өгөхлөөр дарж байгаа. Энд чинь улс төрийн бодлого өстой нэр. Зүр би яг сайхнаар спорт ингээд тэр зүгээс хөөрхөн 10 жил үзсэн баг. Спорт үзэгч юу тийм юм бол за зайлгч бол жиг донд хөрвүүлээ гэдэг. Тэгээд тэр үйлрэл чи өөрхий тэгээд Lakers маань явж байгаад 10 жилийн дараа анхны аварга авч байгаа шүү дээ. Тэгээд тэр үйлрэл нь зогссон тэр чинь Gobert ингээд заваараад. Тэгээд чи нэр Баблын сакс юу гэж боддог вэ? Баблын сакс ингээл хөөс байсан. Баблд одоо зарим одоо тоглож чадаагүй. Баблих чинь зүгээр ингээд демо сакс тэгэл LeBron-ы Mickey Mouse-ын саяхан нөгөө нэг саяхан яг нэг 2 3 хоног юм нэг тоглогч ярьсан байсан юм аа. Хүмүүс ер нь нийт масс яг энэ NBA-ийн тоглогчдын гарч ирж байгаа стресс, замналын золиос энийг бол яагаад ч ойлгохгүй гэдэг. Тэгэнгүүт эндээс NBA гэдэг бол одоо бид нар ингээд хараад зүдж байгаа те яриад сууж байгаа. Ер нь бол дотроо бидний мэдхгүй маш том ертөнц байгаа. Тэр хүмүүс яаж гарч ирж байгаа те NBA-ийн тоглогчдын 3-ны
нэг 3-2 нь илүү 3-1 нь илүү дампуураа дуустдаг мосдаг гэл те хоосроод үлддэг гэл те энэ хүмүүс тэндээ NBA-дээ маш тустай ертөнцид амьдарч байгаа. Тэр ертөнцид нь юу байдаг вэ гингүүд ордон нүүр үзэгч те мөнхийн хэвлэл мэдээлэл мөнхийн ингээл дагж байгаа энэ туслахууд те одоо ингээл тоглогчид сэлгээний сандалд суулаа инглээ ус уугаад ингээд хойноос нь хүн авдаг те инглээ алчуур хойно нэг хүн ингээд зогсож идэг ч те яг юмнуудыг өгөөд тэгсэн ч тэг хүү орны зайтай ингээд сууж байгаа те энэ бүхэн байхгүй болчихж байгаа. Хов хоосон ордон дотор, хов хоосон заалан дотор тоглож байгаа тийм. Тэгэнгүүт хов хоосон зааланд нөхдүүд ямар үед хийдэг гингүүд бэлтгэлийн үеэр хийдэг тийм. Шоу матч ч юм уу хийдэг тийм. Тэгэнгүүт маш чухал тоглолтуудаа хос ордонд хийчих. Тэгтэл энд нэг юм эли балаа ингээд юм виртуал үзэгч ингэсэн тимсээр үзэлцээ. Тийм бид нар бол ойлгохгүй. Тоглогчид юу хэлж ирсэн бэ гэхээр талбай дээр ингэж айгүй эвгүй байж ах чинь тоглолт дуусаад гэрийнхнээсээ хол. Гэрийнхэнтэйгээ байждаггүй. Энэ бол маш том дарамтаа гэж тоглогчид өөрсдөө ярьж ирсэн. Экспертүүд хэлж ирсэн. Бабл магадгүй энгийн үйлрэлүүдээс илүү хэцүү үйлрэл. Яг нэг үйлрэлийн 8 тоглолт төлөө болсон шүү дээ. Үйлрэлийн баг болгоо 8 тоглол тэгэл плей-офф эхэлж байгаа. Тэгэхээр плей-офф тим уур амьсгалд явна гэдэг чинь. Тийм. Би бол одоо мэдэхгүй учраас NBA доторх ертөнцийг мэдэхгүй учраас одоо тоглогчийн зүгээс мэдэхгүй учраас тоглогчдынхоо ярьж байгаад итгэмээр байгаа байхгүй юу ер нь бол тийм. Тоглогчдынхоо ярьж байгаад итгэхгүй тоглогчдоо үзнэ гэдэг чинь шал утгагүй ойлголт шүү дээ. Тоглогчдын зарим ярьж байгаанууд яг үлээдэг ч гэсэн одоо GF team-ийг бол сайхан үлээдэг шүү дээ. Гэхдээ яг тийм нөхцөл байдлыг нь ярьсан зүйл бол яг үнэн баг. Тэгээ өөрхий Clippers тэр жил авраг аваагүй Bubble-ийн буруу гэдэг шүү дээ. Одоо яах вэ тэгэл төслүүдэн тэгж харж байгаа юм чи. Тэр жил ч нөгөө нэг хамгийн фаворит нь Clippers шүү дээ. Нөгөө нэг Paul George дүнгийн солилцоогоор ирсэн Kawhi Raptors-ыг мөрсөн. За тэгээд Lou Williams Demetrius хайралтай, 100 бацтай, Beverly-тэй дараачийн марыг буулсан мос гэл айгу үлэлтэй жаал тэгэл. Хөрхөд. Би тэгээ бодсон л тоо. Зүгээр яг чиний юм дээр сая сонссон ч. Ер нь тийм юм бодохгүй тоглолцсон бол айгу амар хожоод байсан юм байна гэж бодсон. Одоо Jokic, Jamal Murray нэг амар юм бодоод байгаа шаардлагагүй. Тэгэл сайхан бүсийг финал гарцсан. Paul George бол тэр Bubble-даа бас сайхан болорсон шүү дээ. Тийм. Самбрын хайж пандемик пи болоогүй юу. Одоо би тэгэж шидсэн ч ораагаа тэрийг. Хоосон зааланд би тэгэж шидсэн ч бас арай төгөө хонд очиж. Тэр тоглоом нарийн чах. Тэр ер нь тоглогчтой айгу сугарсан тоглогчтой айгу олон байгаа шүү дээ. Ер нь харах юм бол одоо алж хийдснээр нөө мичлээ мөрөө зөөрэ тийч орно. Тэгээ суурсан тийм алга болцсон тоглогчд зөндөө байх шүү дээ. Тий. Тэгээ бодонгууд ингээд сэтгэл зүй муутай тоглогчдод амар нөлөөлөд нэг амар юм боддгоо одоо ингээд нэг дарамт гэж хүлээж авддгоо тоглогч цайхан ингээд өөртөө үзүүлэх боломж нь алдчихсан гэж. LeBron бол тэр үед яахыг мэдээл зарталчиж байгаа байхгүй. Тийм. Одоо тэгэл Jimmy чинь тэгэл алж хийдсэн шүү дээ. Яг амар юм бодохгүй зүгээр багийнхнаа зарлал. Hero Miro чинь тэр Hero-гийн iconic дүр өгдөг шүү дээ. Ингээ муухай арт. Тий. Босныг өчтөг. Маань. Тийм Kendrick Nunn, Tyler Hero. Тэр Miami-г, Buffalo Miami гэл тэгэл 3 жил гарсан л та хөрхий. Lakers City-ийн зурлыг нөгөө нэг өргөд үзүүлээд байсан шүү дээ. Тэнд очиж үзчихсэн үү? Гүү би найзтайгаа зүгээр сүүлийн 2 тоглолтын гадуур л үзчихсэн. Яг нэг тоглолтод дуусгачих байх мах гэдэг амар Kobe-гийн өмсөлтэй байсан ч ярин дуустдаг. Jimmy нөгөө нэг амар үгүй нөгөө Danny Green шидэд алддаг байхгүй. Danny Green дэлхийд дээр хараал болдог өдөр. Тэр тоглолт уг нь амралтын өдрөөс байхгүй. Тий, хагасанд эс. Өргөд битүү үзсэн байхгүй. Тий. Би нэг найзаагаа дагаж чад финал амчин үзийгээд очиад үзсэн. Би бүр тэр үед дуусгацсан бол тэрийг үзчихэл за ингээ шоу батмат хэлүүлчихсэн ч өөөсөө өглөө болчих юм дэ өөрөө яах юм ах гэж. Тэгээ нэгтгэд л авраг болсон л доо. Нэгтгэл хоёртууд. Ажлын өдөр л байсан. Ажлын өдөр. Гэхдээ тэр нөө нэг яг хөө тэгж хожоод авраг болцсон бол гоё байхгүй. Тэр 5 дахь тоглолт. Хагасны тоглолт яг биш. Тэр 6 дахь тоглолт яг үүндээ бүр ийм 10 жилийн хүүхдүүдийн заал авч байгаа юм шиг 12 дугаар ангид 7 дугаар ангийнхнаа ирлэгч байгаа юм шиг. Тэр тийм тоглолт л шүү дээ. Майамиг л 40 илүү 30 оноор хожиж байгаа. Сүүлд ингээ бариад тийм нэг юм ойролцоо онотод дууссан шүү дээ.
20 мөрч л. Карусо Моросо гарч ирээд тохоод Дион Вейтерс талбад тэр бүр J.R. Smith нүцгэлж ингэж шампан. Тэр бүр жоохон нэг авраг авсан тоглолтын жоохон утгагүй болцсон болохоос яг тэгээд яг нөгөө LeBron ED2 анхны нэгдсэн жилдээ ингээ авраг тэрийг бол харах гоё л байсан. Яг ийм том нэрсүүд чиг эхний жилдээ авраг авсан тохиолдол цөөгч нэгтэл одоо Boston их гурвал за магадгүй Warriors өөр шууд эхний жилдээ л ингээл за барыг Торонтог бол хинч мдэггүйс. Тийм болохоор бас гоё л. Тэр жилийн тэгээд манай Lakers фэнүүд одоо хүртэл ирд юм уу? Ярсаарч явах болно. Ярсаарч дуусах бах дараа чи авраг. Тэр ер нь нөгөө нэг багийн хемистригийн хувьд ч гоё эс. Ер нь ойрын хэдэн жилдээ тийм амар юм хемистритэй баг маш цөөхөн шүү. Одоо яг юм гэр бүл шиг. Тий. Одоо юу гэдэг. Тэ одоо ингээд фангай нөөл байна. Тэ Joel McGee тэр үер чинь ёо хийгээл тэгэл ховор чинь тэр яваараа тэгэл нөө ягаал одоо ахнууд дүүнрээгээ бацаал LeBron ED2 манлайлал Rajon Rondo тэ Danny Green авраг аваад үзсэн KCP юм. Одоо тийм яг жоохон болоогүйс нэг Космогүйсэн плей-оффны хөлөх тоглоог. Markieff Morris зорис гэл тэ. Юм бүх 9 шитэн бүрдсэн баг байсан шүү дээ. Одоо ингээд аах ингээд хүмүүс бол энэ юу бахан хүлгэн гаруудыг нэгтгэвчтэй. Хоор мод эднэр хотлоо гэл. LeBron сая Рондог магтсан байл шүү дээ. Бостонгийн их гурвлыг Рондо ажиллуулсан юм аа гэд. Тийм одоо ингээд Doc Rivers ажиллуулсан хүлхүүгүй байхгүй. Үгүй юм байна шүү дээ. За үгүй гэдгийг мдэггүй байсан бол одоо мэдлээ шүү дээ. Тэгээд Рондо гэснээс Рондо одоо Doc Rivers харилцагтаар нэр ахлагаас олж болчихсон юм чи. Би одоо л яг амар нэлээд нэмж байгаа нь Янас ахгүй. Янас өөрөө гарч ирсэн түүх нэг. Ингээд хинч юу нас багаар Янасыг од модлон болно гэж төсөөлөв байсан шүү дээ. Тэгэл нэг юм урт байралтай те тоглоом дээр сон те SC юм шиг SF холбогч юм шиг. Тэгээ ингээд зүгээр авч тоглоход гоё нэг юм урт тэгснээ ингээд амар трансформашн хийсэн бохгүй юм. Турхай юм өндөр залуугаас юм бодбилтер ингээд аврах шиг ингээд одоо ингээ яг харангууд хоордоос амар бие мэтэ мөр зүртэй ч шиг. Тэгснэ MVP төвшөнд болоод типо яваал. Тэгэл өөр ер нь LeBron-ийн замналаар бол жоохон адилхан дуу явсан. Яг үндэ ингээд яг гарч ирсэн нь өөр боловч гэсэн ингээд мангар хурдан суперстар болоод мангар хурдан ингээл хоёр дараалал MVP авал типо лигийн төвчлөлтийг тоглож үгүй. Тэг яг 7 дахь үлрэлтэй адилхан 8 дахь үлрэлтэй авраг авсан. Тэгээд авсан юу нь адилхан яг нэг л аврагтай байгаа болохоос ер нь нэг тийм яг тэр ихний 7-8 жилийн карьерийнх нь ер нь амжилт ер нь ойролцоо гэж явдаг. Тэгээд дааж баг нь ер нь 21 оноос хойш эрүүл тоглосон гүдээ хөрхий. Яг Milwaukee гэдэг тийм Milwaukee Bucks гэдэг баг өөрөө соёл суугаагүй одоо Каримаас хойш соёл суугаагүй жомоо баг болохоор тэгээд багийн удирдлагуудын шийдвэр ер нь бол айгүй буурцлаа. Янс ч одоо хүн суперстар гэж бодох NBA TV-ийн тайлбарлагч нэрийг хэлж чаддаггүй байлаа шүү дээ. Тэгээ Янс Андидиа гэдэг gaц төгтөрдөг те ер нь хэлж чаддгүй л хүүхдээс гэх юм уу те одоо ингээд юм бол нэр л хүүхэд л гэсэн та. Тэгэл нөө нэг таксидх мөггүй болонгуудаа тоглолт руугаа гүйцэн те. Тэгээ Янс ч нэг тийм юу гэх юм тийм чамин зам байхгүй. Гээл нэг юм өгсөн Nike юм баг үнгүй юм хүүди өмдтөөгөө л явж идэг юм. Айгу фан гаяа. Тэгэл ингээл тоглолтод тэр одоо жишээл All Star ингээд Исландгийн төвцөө амир сонирхолтой болж байгаа. Янс тэр үед сонирхолтой болгож байгаа. Гүүжцснээ өөрөө рил хийснэ. Шаки халаад малаадыг нөмөрцсөн. Тэр ярь тэнхтэй яваад байгаа байхгүй. Тэрэн зүгээр ингээд өөрөө entertainment. Яг үнэ би ингээд LeBron-аас хойш ер нь NBA нүүр царай болчих хүн байсан гэвэл Янасыг бол нэрлэнэ. Хотон магадгүй том байсан ч юм. Тэгээ өөрөө entertainment тэгээд ийм гой хайлайтууд ихтэй. Йокчиг одоо болгоё гэсэн ч мань хүн ингээд болох характергүй байна. Амбицгүй юм байна. Тэ амбицгүй зүгээр л ингээд талбай дээр хамгийн сайнаар л байж дуртай. Янас болохоор жоохон pop зан ихтэй л байгаа болохоос. Жоохон pop болоод байгаа шүү дээ. Хэлж байгаа ярьж байгаа юм. Пит төсрөл худлаад яриад байгаа болохоос. Тэр нэг LeBron 67 онд эсвэл 70-80 онд байсан бол Янас 250 он авах гэж. Үгүй яах. Би 275 оноос их авах. Тэгээ ингээд харангууд
Will Chamberlain-ы би нэг зүйлд нэг хайлайт ярьсан ч. Одоогийн ер нь Янис шиг л байхгүй. Одоогийн Янис нэг баахан нэг химэнтэйгээ тоглоод. Тэр багийнхаа AJ Green. Сүүлийн дараа энэ Will Chamberlain-ийн Bill Russell-ийн бичлэгүүд айгүйх задарч байна тий. Өмнө байдгүй гэж байгаа. Айгүй гоё үлээ. Тий. Ингээд үнэхээр л бүр юм төрцөн бие хаата тий. Одоо ингээ харангууд одоогийн тоглогчдоос бас нэг амар тутгааргүй харагдсан. Зүгээр нэг бичиж байгаа скрин угаасаа ийм 16 зургийн white screen-ээр болж байгаа тоглогчтой ингээд тоглогчд илүү бакарагдсан ш. Тэрийг ингээд харьцуулаад нэх амар ялгахгүй. Ялангуяа Wilt бол бүр юу юм бэ тэр би гарсан чи. Wilt одоо хараа яг тэр 60 70 оны хороо одоо тэрвэл бараг л дор хаяж 8 байхаар үлээ шүү. Тийм. Тэгэнгүүт тим үед төрж өсөөд тим хэмжээний тоглогч болсон хүн одоо үед ч үлдэрвэл байх байхгүй юу ер нь. Одоо үед хүмүүс ингэж яриад идэг. Би энэ талаар айгүйх маргадаг. Тэр үеийн спортын хөгжил шал өөр байсан. Тэр үеийн тоглогчтой одоогийн тоглогчтой харчна гэдэг байгаа байхгүй. Тэр бол ойлгомжтой шүү дээ. Тэгэнгүүт тэр тоглогч нь тим нөхцөлд өсөж торнж хөгжсөн хүн одоо үед төрүүл яах вэ гэдгийг бодолцох бас өнцөг байхгүй юу гэнэ. Одоо нэг хүмүүс гэсэн чинь Майкл Жордантэй одоо жишээлбэл Джейлен Браун нэг эсрэг тоглосон чи ялан мал гэлээ. Тэр үеийн нэсгэлээ. Зүгээр MJ-г ингээд орчин цагт одоо бид нар ингээд хараад байгаа байхгүй гол нь. Орчин цагт байсан бол за бэлтэлтэж гимтдэггүй байнга 30 он авдаг Кайл Янорт юм уу та. Тоглолтын нь юу ингээд хив маяг ингээд тоглож байгаа юм. Эсвэл SJ ч юм уу. Тиймэрхүү л байх байсан баг гэж бодож байна. Jordan го. Тийм. Тэгээ мэдээж дохч нь SJ-год бол илүү атлетик. Хамгаалт нь бол Kawhi хөө шүү дээ. Ер нь бол стилийн лидер мэдэрчсэн. Тэгж хараад байдаг хгүй. LeBron ч зүрүүлээд 90-ад онд байсан бол тэгэл амар атлетик тэгж догож мохдгүй л байх байсан бэлгүү дээ. Эсвэл 3 сэтгэ болцсон ч юм уу те. Нэг юм жоохон найруулдаг Julius Erving талдаа ч юм уу тийм л болж хөгжих гэсэн. Тэгэхээр ийм 90 үеийг хооронд нь яг харьцуулаад яхаар тэнэг санагдаад байна. Харьцээ те. Тэр жоохотхгүй. Ягаад тэгэхээр одоо жишээл Коби ч одоо тэр үед нэг 41-2% дээр шидэж байгаа шүү дээ. Одоо үед авчирсан бол SJ л байхгүй. Гэхдээ яг SJ яахгүй. Дундын зан шидэлтийн сонголт Монголд. Тэгээ хамгаалт нь ч гэсэн ер нь яг арай SJ илүү блок хийдэг байх л та. Тэгээ периметрдээ бол Коби арай илүү гэх бах. Тийм. Периметр хамгаалт тэгээд одоо нэг атлетик тал дээр хамаагүй илүү. Одоо нэг DeRozan хий хоёрыг жоохон ингээ хайбрид болгоцсон юм шиг тийм л ах байсан болоо гэж л үз. Тэгэхээр Wilt одоо үед ирэхээр яах юм? Гүр Янс сурхуулаа өстэй. Тийм. Шаг шиг Янс юм ааш юу. Харин тийм ээ. Бас пост геймд хийж чаддаг Янс. Янс пост гейм хийж чаддаг шүү дээ. Тийм. Ингээд амар муухай юм эвсэлгүй. Харин пост гейм хийж. Антони Дэвис шиг пост геймтэй байсан бол Янс бүр аллаа. Гүр утгаа алт боллоо тэр. Юу ч Янсыг санаадах нэг лаврыг үлхэн шахацдаггүй нэг бүтэн тоглолт алддаг чинь. Гэхдээ 19 оны бүсийн финал дээр баг тэр. Тийм тийг санаадах юм. Одоо ч гэсэн ер нь тийм. Одоо ингээд сая харангуут ингээд жижиг юм суур сайтай юм тоглогчтой шахаж чадахгүй. Яг нь ингээд урдаараа ингээд орол хинч хугаасаа зогсоохгүй. Яг өндөр хүнд намхан өндөр хүнийг хамгаалахаар айгүй эвгүй байх нь ажиглагддаг л та. Тэр ч нэг юм бүхэл суурьнд ороо хүн яг энэ дээр нь тулчаар яг ташаан дээр нь тулчаар айгүй эвгүй ирдэг. Тэгээ ер нь одоо ингээд тоглогч болно одоо жишээл Jokic-ийн пост гейм бол нэмэх штэ. Янсих дээр бол би асах масах. Би ч тийм. Яг тийм байж болно тий. Embiid одоо элит пост гейм үү штэ. Embiid одоо Jokic, AD за 100 бацыг нэрлж болж байна энэ жилээс те. Өөрч одоо юм байна. Лука ч одоо доор ямар амар пост гэдэг. Тэгээ LeBron ч өөрөө орно шүү дээ. Эдгээр чинь нэг юм эвлэг. Янс бол аюу эвслэг. Янс энэ жил сайжирсан дундын шидэлттэй болсон. Унаад хойшоо тийм байлээ. Тэр нь бүр юм лигийн элитүүдийн хэмжээнд эхний 10-т баригдахт одоо KD яригдах болсон байлээ. Сайн юм. Би багсын тоглолтыг баг нэг оны өмнөхөн анх удаа үзэлтэй энэ үлрэл тоглолт. Тэгсэн чи арай шиддэг хийдгийм бүр. Тэгээд одоо жоохон нэг яг нэг хамгаалахаал жоохон болчиход байна. Уул нь яг өгдлөөр нь харах юм бол Миньямагийн араас орох юм бол хамгаалагчтэй. Ингээ урт ч хамгаалцсан, хойш хамгаалцсан. Тэгж амбицж хамгаалдаггүй л дээ юу. Хамгаалгаа болчиход. Тэгээд угсаа help defender болохоор тэгээд
амжихгүй л юм л та гэж. Яг primary ингэж хамгаалж байгаа бол. За Янс дээр нэг тиймэрхүү бодолтой. Би бол 23 онд авраг авчихсан гэж хүссэн чинь наа чи өөрөө бэртээд тэгээ жимид үлдсэн л дээ чаавс. Тэгээд дуулна бас миний хамгийн бас дуртай тоглогчтой. Яг одоо цагийн хамгийн дуртай тоглогчтой нэгтэй бол нийлцсэн байгалах. Аа. Тийм. Хүмүүс нөө нэг яг Кайри, Стеф гэж гүдэг байх үед чинь би бол Лилард дуртай байсан. Аа. Сонирхолтой. Лилард бүр юм Лилард өөрөө нэг юм дуртай болохс яагаад гэвэл нэг 14 оны плей-офф дээр баазар шидчихсэн. Аа. Энэ хоёр дахь жилдээ тоглож байгаа ч тийм дутдаг тийм. Хоёр дахь жилдээ тоглож байгаа ч ямар амар. Хоёр дахь жилдээ тэгж тоглож ийн ихэр ч одоо ирээдүйн супер одл гэж бодсон шүү дээ. Тэгээ супер од болсон. Яг дутуу үнсэн нэг ойдон жилээд байгаа шүү дээ. Аа. Тэггүй одоо ингээд бодонгод ингээд Лилард амар байсан бол багаа аврах. Тэр тийм Портландыг бүсийн финалд хүргэсэн нь их юм. Яаж аврах болох? Яаж Warriors-ыг багах вэ? Тийм бүрэлдэхүүнээр. Альфарик Марико, Амино, Нуркич, Кантер, Матер гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэггүй ядаж нэрээ нэг юм гайгүй PF ч юм уу SF, од төвшний SF байгаагүй. Тэг ядаж Ариза ч юм. Аризаг нь Портланд ч өөрсдийнхөө Аризаг Маурис Харклас гэж бодоо яваад. Такрыг нь Амино гэж одоо яваад. Харклас ч өөр хийдгээд нэг жилэл гайгүй тоглосон дөө. Лилард бүр яг тийм байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол яг тэр байдлыг ажиллах болжлоо. All-Star-ын өмнөх Лилард, All-Star-ын дараах Лилард хоёр шал өөр хоёр хүн байх шүү дээ. Бүр ингээд All-Star-ын дараа бүр би ингээд сандаг байхгүй. Warriors ингээд нэг хожигддггүй үеүүдэд ингээд Portland Warriors-т гайвалт өгсөн байхгүй. Тэгээ плей-оффт хожигддгүй л дээ. Бүр ингээд үлрэлийн тоглолтууд Portland бүр ингээд нүүлэгдэг байсан байхгүй. Тэгээд тэр тим уусаа хүлээлт багтай байсан багийг ингэж дээшлүүлсэнд нь ингээд кредитийг өгдөггүй хүмүүс. Аа. Ингээд авраг аваагүй л кредитийг өгдөг. Одоо Хартан дээр бас ялгаагүй. Rockets дээр CP-г ирэхээс өмнө хүлээлт байсан юм. Тэр авраг гэж ярьдаг байсан юм Rockets. Гүйл. Гэтэл бүрэлдэхүүнийг нь одоо эргээд зүгээр ингээд цаасан дээрх бүрэлдэхүүн харуулбал боломжуулт. Тийм. Тийм багийг л бүсийн финалд эсрэгээрээ Clippers-ээс хүлээлтдэг гэсэн бид нар. Clippers CP-тэй, Blake-тэй, Matt Barnes-тэй, DeAndre-тэй Clippers эзэж тэдрийг хэмжээний амжилтанд хүрээгүй юм. Яа, миний би бүр түрүү жил илүү мемор дээр гарч ирчихсэн. 13 онд л 4 онд очсон лээ. Ямар ч маргаангүй авраг баг хүн гэж бичсэн баг Clippers-ыг. Чи амар харагдж илээ дээ. 15 он танахыг хожиход юу гэж бодчихсон. CP ингэжтэй шүү дээ. Тий. Өө тэр чин одоо 13 оных шиг юм үдцсэн. Болох ёстой юм болдгоор болж ийн л гэж бодсон ер нь бол. Одоо би ч хараа. Би ч угаасаа дэмжигтэй угаасаа л нэг юм гэдэг хүмүүсийг дэмжиж эхэлсэн байгаа шүү дээ. Тийм үү. За гэд. Тэгээ өөрөө тийм болчихсон шүү дээ адилхан. Гэд. Ер нь бол тийм болчих. Яг нэг удаа мангар том юм үдцсэн учраас 15 би харин зүгээр яг жоохон байсан болохоор буруу санаж ич магадгүй эсвэл зүгээр дараа нь мэдэм хийрч ич магадгүй. Би завсарлага авахад Крис Полыг бишээ 13 он ярих гэдэг юм. Яг тэр 15 оны плей-оффын өмнөхөн сүүлийн тоглолтын өмнөхөн за манай хожигчтэй гэж мэдчихсэн бодчихсэн бишээ таамаглаж ирсэн санаад байдгийг. Тийм үү? Тий. Гэтэ яг буруу санаж ич магадгүй. Гэтэ яг миний толгой дотор тэгж орж ирээд байдгийг. Таамаглаж ирсэн санаад байдгийг. Ер нь бол ажиглагдаад байдаг байсан. Яг Grizzlies-ийн араас маргата тоглолт хардаггүй. Огт хардаггүй. Одоо Spurs төр жишээлбэл би яжсан одоо түрүү жил нь Kawhi ч нэг амар суперстар болох замнал нь эхэлсэн байсан 14 онд. Наалын Kawhi-д ер нь хамгаалж чадахгүй юм гэж. Kawhi Chris Paul-ыг хамгаалж чаддаг шүү дээ. Аа. Гүцэхгүй болчихсон. Тэгээ ингээд өөрөөс нь алдаа. LeBron дээр бол ингээд бие үуч бүч Wade Made-ийг бол байхгүй болгож байгаа шүү дээ. Мань уу Chris Paul-ыг үнэхээр хамгаалж чаддаг. Тэгээд Duncan жоохон хөксөрцөн байсан Blake Griffin-ийн хортыг бас гүцэх. Тэр жил. DeAndre тэр хоёр ер нь дээгүүр нь тоглолцсон шүү дээ. Болохгүй гадсан шүү дээ. Дээгүүр нь тоглолцсон шүү дээ. Хөрхий жаа. Одоо нэг манай тэр давуу тал бас байхгүй болчихсон. Юуны Splitter-ийг олчлоо. Яалаа. Дараа жил нь. Splitter чинь байсан санагдаад байх юм. Байсан. Splitter бол айгүй гоё төв байсан шүү дээ. Тий, гоё төв байсан. Тэгээ LeBron болоод тэгэл сүнсээ. Тэгэл байхгүй болцоолох шүү. Нүг юу ярьж байлаа сая. Тэр зурал дээр, Clippers-тэй зурал дээр Tony Parker-ийн нөгөө нэг амар хурд гэдэг юм байхгүй болчихсон. Санаад идэв. Дээрэс нь
Крис Пол ч өөр амар хамгаалагч л та. Паркераас уртаа. Яг уу Тони Паркер өмнө нь Коби Брайант гэж амар хамгаалагчтай Монголчтой зөндөө туссан. Ер нь амар хамгаалагчтай тулсан. Коби Брайантыг хэлсэн байдаг шүү дээ. Таны хувьд зогсоох боломжгүй тоглогч юм бэ гэж асуудаг асуултан дээр Спурсийн гэж асууг асуултан дээр магадгүй энийг хинч хэлэхгүй байх. Тони Паркер гэж хэлдэг. Маш хурдан ингээд гүйж орж ирээд энтлийг нь дарчвал зүүн шууд гэл цацчихна. Энтлийг нь дарчвал нүдэнд харагдахгүй спи иргэн. Тийм учраас Тони Паркерыг хамгаалах ер нь Тони Паркер бол маш том асуудал талбай дээр гэж ярьж ирсэн. Тэр Клиперстэй цуглаа Тони Паркерийн нөгөө амар хурд гэдэг юм бол байхгүй болчихсон. Ялч нас гээл. Ер нь тоглосон баг 13 дахь зүрхт гिचлээ тий. Тони Паркер тэрнээс хойшоо нэг удалгүй угаасаа за холбогчтой хөгжүүлээ би зайд хөгж өгөөд явж байгаа шүү дээ. Тийм. Дижонтой гарч ирсэн шүү дээ. Дижонтой гаргаж ир. Дэрэг Ботыг драфт. Хоорнотс яваад. Тэр жоохон санаа үлдэл. Харин тэр Hornets явдаг ч хэлсэн дээ. Зүгээр л байж байгаа л зодог талент. Тэр Hornets Kemba-тай юу ч хийсэн. Чиг манай хүмүүс бүр SG дээр гарцсан явчихсан. Харин тэр Kemba-тай юу ч хийсэн. Тэр Hornets юу ч бодож авсан. Бас амар багтаа зодог талах болсон. Би яран Манууд болсон ч дуртайс. Мануугийн дээр Хартан дээр дардаг блок гэхгүй шүү дээ. Тэр амар. Тэр бүр үнэн халаг блок шүү дээ. Зүгээр яг Френийхний хувьд жоохон ингээд дутуу уянга болгоол те. Хартангийн бараг зориуд ардна гардаг юм да. Бараг л миний нөгөө нэг юм фэмүний нүдээр бол зориуд ингэж ардна гараад ард нь яг Хартан ингээд хурдаар илрээд урд нь гарч байгаа юм да. Тэгтээ эндээ үлдчихэж хагаад ингэчи гэдэг юм бодолоод орж ирсэн болов гэж бодоод идэх би. Тийм баг. Туршлага яг нөгөө нэг би нэг тэр нөгөө 13 онд өсөрдөг буурууцсан гэдэг шүү дээ. Тэрийг барыг зөвтгчихэж байгаа юм. Яа тэр амар ш. Тэгээд Ginobili тэгж блок хийдгээр нь хүмүүс мэдгүй үстэй. Мэдгүй. Яг гэхдээ ер нь бол сайн амар тесрэлттэй. Маш тесрэлттэй. Огцом тесрэлттэй. Зүгээр урсгалаараа явчихсан гинт ингээ гараад. Нэг тийм амар хай флайер тохохч могч биш шүү дээ. Тэгэл зүгээр л ингээл хүний дээрээс явчихдаг. Финал дээр Бошин дээрээс явчихсан нь санджил. Тэр нэм эвгүй орж ирдэг те. Бас хамгаалах боломжгүй. Одоо нэг тийм Евро степ хийх үедээ хийчихэж байгаа. Евро степ биш үедээ өрөөлдөөд ингээд аюу эвгүй. Одоо Поповичийн системийг ганц өөрчилдөг хүн чинь шүү дээ. Попович хайртай тэгтээ дургу гэдэг байгаа шүү дээ. Систем дураараа тоглодог. Яг өөрийнхөө тоглодог. Би одоо нөгөө нэг сүүлд нэг нийтлэл оруулсан ш. Тэрэн дээр болохоор ингэж ütсэн бас. Boston Celtics-ийн ингэ систем амар гоё ингээл яваал ингээл яваад ш. Тэрнэр ганц болтгүй хүн Jaylen Brown. Ер нь нэг тиймэрхүү үүрэгэр олных. Тэгэд Jaylen Brown-ы угаасаа тий яг нэг үүрэгэр болно гэдэг. Систем болохгүй өөрөө аваад нэг эсрэг нэг энд оноо авна. Босод тоглогчид нэг сугарч ийн тэр үнд нэг хамаагүй өгөх. Зүгээр өөрийнхөө ирсэн боломжийг л үлдэх гэж бодоод байдیں۔ Маано ер нь тэрнтэй яг одоо юу гэдэг систем болохгүй өөрийнхөө ингээ гоё ингээ хармаар харж. Бас ууран шүү дээ. Лукагаас л өмнө амар паснуудыг өгдөг байлаа шүү. Сонин боломжгүй юм шиг паснууд их хийсэн хайлайтуудыг үзээрэй. Ашиг. Тэгээд миний өөр ер нь сакстай холбоотой. Ойлооч нэрээ сакс яриад байгаа болчих шиг. За юу вэ? Хоёлаа одоо ингэсгэр шиг дуусах тал руу орё. Юу? Миний дахиад нэг асуух гэсэн юм. Энэ сэдвэр дуусгах гэж бодож байна. Айлангийнх нь цаг ер нь дуусч байна. Нэвтрүүлгийн цаг дуусч байна. Нэвтрүүлгийн цаг. Миний тавсан цаг маань студийн маань тавсан цаг дуусч байна. Энэ юу яаж байгаа тэр энийг бас тайлбарлуулаад хэлчихье. Би одоо энэ season 1 гэж явна заа. Season 1 дээр орсон хүмүүсээ season 2 3 руу дахиж оруулна. Энэ season 1-ийн бэлэг. Season 1 ирж орсны маань бэлэг гэж байгаа. Тэгээ дахиж оруулахдаа би нөгөө энийг улам боловсронгуй болох тий. Энэ маань дөнгөж эхлэл учраас би алдаануудаа мэдчих авах юу тааж тийм ээ. Тэнгүүдлээ season 2 3-аас маш боловсронгуй. Одоо юу гэдэг энэ ширээ мэрий дүүрсэн ч байна. Тийм ээ. Тэгээ манай бас тэгээд манай season 5 дээр ирээ. Магч одоо season 4 явж байгаа шүү дээ. Жаа нэг плей хортогтой нэг дуудана. Тэнгүүтлээ сүүлийнх нь нэг юм хотгоны ч юм уу эсвэл хүмүүс мартсан байж магадгүй асуулт нь 2002 оны финалыг бүсийн финал хийх гэдэг. Бүсийн финал уу? Тий. Тэрийг ер нь эргэж ингэж хийсэн нь. Ингэж юу болж явсан гэж судалж нарийн ингэж судалж ирсэн. Судалж ирсэн. Ер нь судлаад одоо NBA Rigged гэдэг бичлэг хайх юм бол 2002 оны бүсийн финал хамгийн ихэнд гарч ирсэн. Тэгээд нөгөө нэг 84 оны нөгөө драфтын юу мөчлөө те 85 оны драфтын юу.
Тэр гарч ирнэ. Өөр игд тэр чи юу лээ? Тэгээ одоо баг тийм юмнууд бэдийн. Тэгээд яг хоо тэрэн дээр тэгээд илтүүлээс нь нүнэ. Лекерсийн тал. Тэр жил угаасаа хэрвээ Kings гараад ирсэн бол Nets-ийг бавах байсан. Бавах жоохтой тэгээд NBA үзэгчтэй алдах байсан. Тий. Эсэргээрээ тэгээд багасах байсан. Kings Nets гэсэн финалыг хинч нэг ч хүсэхгүй л байхсан. Тэгэд тэрийг зөвтгөх юм нь юу вэ гэхээр 2018 оны бүсийн финалд бас нэг тиймэрхүү шүүлтээр юусэн. Rockets эсрэг. 6 дахь тоглолт өглөө 7 дахь тоглолт. Харден Мартин дээр бүр ингээд баг шидэж яхад нь цохиж унгаагаад алдаа өгнө шүү дээ. Тийм шүү дээ. Цилиндр руу ер нь ороод ахад л өгөхгүй. Хаашаа угаасаа Хартен хизээч ингээд юу гэдэг ингээд хойшоогоо ингэж унж шиддэг биш. Урагшаага хөлн тавигддаг хөхгүй. Баг 4-5 тим алдаа өгөхгүй. Тэгээд Эрик Гордон дээр ч алдаа өгөхгүй. Тэгсээр хагаад бүтэн багаар нь тэлтүүлчих нэг тоглолт. За дараачих дээр нь тэгээд Хартан бол алдаа авдгаараа бүр цолиотой байсан шүү дээ. Тэрэн дээр нь бас үлээхэ болцсон. Тэнгүүд за угаасаа л Dynasty багуудад шүүгч ингэж ханддсан байна гэдгийг ингээд лиг ингэж ханддсан байна гэдгийг баталж байгаа аахгүй юу? Би тэрийг эргэж харчаад Lakers нь 4-р үе дээр 27 торгол шийдсэн байдаг шүү дээ. Ганцаар багаараа. Одоо 4-р үе дээр шүү дээ. Тэгээ би эргээ харахгүй. Lakers тэр плей-оффт нэг тоглолтод 4 үеийн турштай нэг тоглолтод 28 торгуулийн шийдэл дунжилсан баг. Тэгээд зөвхөн тэр тоглолтын дээр л тэгсэн чинь нэг ярилцлага байлаа шүүгчийн ярилцлага. Яг тэр тоглолтыг шүүжсэн шүүгчийн ярилцлага. Бид нар хэмнэлээ алдах. Бид нар ерөөсөө ингээгүй хэмнэлээ алдах гэсэн гэдэг баг. Одоо ингээд харангууд нэг юм илгийн юм дээр үлээсэн л байгаа юм л. Харин тий. Одоо зүгээр л байдлын шахаж байгаа жишээлбэл ингээд жоохон биеэ өгсөн чинь нөгөө хүнийх нь хамгаалтын алдаа болдог ч юм уу тий. Кобигийн гарн дээр яг ингээд бөмбөгтэй ингээд гарч жоохон дээшээ нэг бөмбөгтэй дарж байгаа юм дээр алдаа болдог ч юм. Тэрний нэг алдах тохоо байдаг шүү дээ. Тий. Тэгэнгүүт нэг хэрвээ гэдэг асуулт биш нэг 2-3 хэрвээ асууна гэж байна. Энэ сүүлийн хэрвээ нөхгүй. Тэр 2002 оны аварга авч чадаагүй. Тэр угаасаа ер нь хожигдох гээд шүү дээ. 27 торгуул. Нөгөө талд нь 4-р үе дээр Kings чинь 9 торгуул хийсэн байдаг. 18 торгуулийн зүрх байхгүй. Тэгэнгүүт за 2 онд аварга аваагүй байлаа гэж бодъё. Тэгвэл угаасаа 3 онд одоо нэг Карл Мелон Гэри Пейтон гэж цуглахгүй нь шүү дээ. Шак Коби хоёр бүр эрт салах байсан болов уу? Эсвэл бүр өөр өнцгөр харъя зэ. 2002 оны аврагыг аваагүй. Бүр эрт энд энэ хоёр асуудлаа ярилцаад бүр цаашаа үргэлжлэх байсан болов уу? Гэдэг дээр ер нь юу гэж бодож байна? Юу гэж бодож ин гэдгээс илүүтэйгээр Шак тэнд энэ хоёр асуудлаа илүү ярилцаад Шак үлдсэн бол Lakers-ийн болоод Кобигийн ирээдүй яаж явах вэ? Наачаа гоё асуулт. 3 онд тэгсэн болов 3 онд Данкнийг авраггүй л авах ажилтай. Угс Данкин ч тэр хоёрыг хожиж шарсан. 3 онд угсаа бүлэхүүнээ нэг сайжруулаагүй л авраг авцсан 3 пит хийцээ. Өөр яах юм? Баг нэрээ амарсандаа яаж байгаа. Тэгэд 3 онд нөгөө нэг асуудал гарч ирсэн бохгүй Коби. Дэнерт яасан ийсэн нэрээ гэдэг. Тэгэд тэрэн дээр нь угаасаа нөгөө нэг тэр хоёр чинь нэг амар бродерли харилцаатай биш байсан дээр тийм асуудал гарна. Шак өөрөө зайгаа барьсан гэж ярьд юм байна. Өөрөө ч гэсэн ярьд. Тэгээд ингээд би тэр үед бол чимээгүйх нь. Чимээгүйхэн юм зайгаа барьсан. Би юм өөрийгөө хуваа хичээж ахын дүүрээр ингээд байж чадаагүй гэж бол. Тэр хоёр нэг өөрөөс зүйлд нэг ток хийдэж штэ 15 6 төлөө. Зодог тайлсан хоёулаа айгуу. Тэрэн дээрээ тэгж ярьд. Тэгээд Коби ч гэсэн би ч гэсэн ингээд давирун зангаа яаж чадаагүй. Тийм үйл явдал багдгүй болохгүй байх байсан баг. Харин тийм байж магадгүй байхгүй тий. Тэнгүүд 3 онд авраг авсан багч яах вэ гэхээр цаашаа нөгөө гэрээний хилцэл мэлцэл явж байгаа юм. Шак болохоор гэрээ нь угаасаа дуусчихсан тэгээ солигдсон шүү дээ үргэлж. Тэгээд ковид болохоор шинэ гэрээ өгсөн. Тэгээд яг хуу цаашдаа үлдсэн байсан болол дахиад нэг 6 онт ч юм уу нөгөө үед авсныхаа оронд нэг авах байсан баг. Тэгээл тэрнээс хойш ер нь жоохон хэцүүдэндээ. Тэгээд тэрнээс хойш магадгүй Шакийг солих байсан болов уу? Гэхдээ бол Шак явсан Кобигийн замналт ашигтай байхгүй. Ашигтай. Шакийн дээр бичигдэх ашигтай болж ирж байгаа. Тийм. Яагаад? Гүн чи Шакгүйгээр 2 удаа авраг авч багийн гол дүр гэдгээд ингээд бүр баталсан байхгүй. Тэгвэл ингээд нэг ив нэг би эсвэл Робин уу гэж явдаг үесэн шүү дээ. 3 авраг
автсан байгаа Коби хинч гөвт гэж нэрлэхгүй үстэй. Тий. Шакийн дүрээр. Тэгээд яг гоо зүгээр нэг ингээд Шакаас гадна өөр нэг авраггүй дуусгах байсан юм билүү. Тий. Газол ирэхгүй ч явах байсан билүү тий. Тий. Тэг яг мэдээж Lakers-тэй тоглоод дуусглаа гэж гисэн. Яг CP ирэх байсан билүү. Эч нэг одоо тэгэнгүүт одоо чиний дүгнэлт чинь бол магадгүй Шакгүйгээр авраг авахгүй хүн болж дуусгасан мэт те. Энэ чинь нэг яг Жорданы нөгөө юу шиг бодох те. Жордан цоцог тайлаагүй байсан бол магадгүй 2 дахь 3 дараалсан байхгүйсэн баг гэдэг юу шиг те. Энэ чинь нөгөө нэг юм болгон үлдэх нь одоо хэрвээ гэдгийг бол би баян асууна. Хүмүүс яриад байдаг спортод хэрвээ гэж байхгүй гэдэг. Спорттой хэрвээ гэдэг бас ашгүй холбоотой. Баян яригдана. Тэгэхээр би дараагийн зочдоос юм сонирхолтой сая шиг ч юм уу юм хэрвээнүүд айгүйх асууна. Тий. Тэгээд CP ирсэн дээр гэж бас нэр хэрвээ яддаг шүү дээ. Тий. Би тэрийг хариу өөрөөр асуух. Тэгээ өөр дараа нь асуух гэж байгаа. Тий. Яг нэг дугаар дээр хитрхи олон хэрвэг болчиход би дараа нь хэрвэг болох гэдэг. Тийм ээ тий. Тий. Тэрнэр яг зүгээр Коби CP хоёр авраг авах байсан уу гэвэл жоох эргэлзээтэй л дээ тэр чи яг Майами гарч ирсэн. Ингэжсэн. Гэтэ ямар ч хэсэн Clippers-ээс хамаагүй дээр амжилттай Warriors-ыг зогсоочих байсан билүү гэж зүгээр боддоо. Яг өстөр нь Lakers-ыг нэг ингэж ингэчихлэх юм л та. Кобигийн замнал гимтэхгүй байх байсан. CP ирсэн бол би бол тэрийг бол бүр батны хэлнэ. Тэр ачааллаас болсон юм л. Тэгээ магадгүй 20 үлрэл биш 22 ч юм уу тий. Үлрэл тоглохоор. Тэгээ 30 Карл Мелоны л агуу амжилтаараа гүйцэжин гэж яригдаг ус гэмтэйг ус мэл. Уусаа сүүлийн 3 үлрэлсэн нь гэмтгэлээс та гэнэ эвтгэлээс та сүүлийн 3 үлрэлсэн нь авсан он баг 1500 нон 3 үлрэлч тий. Нэг үлрэлт асуудалгүй 2000 он авдаг ус. Тэгээд ер нь бол GOAT статус дээр бүр нэлээ яригддаг маригддаг. Эхний 3 мөр хавцаа ч юм уу те. Эхний 5 ч юм уу. Одоо л эхний 8 дотроо байвал гоё агалах юм байна. Тэгээд Даки Шакирыг дээр. Йоо цаасаа айгуу болохгүй юм чи. Яач танкны дээр гарахгүй шиг. Би удахгүй нэг юугаа явуулна. Би ч нэг пэйж дээр юу явуулаад байгаа шүү дээ. Үгүй. Харьцуулт. Одоо ер нь тэр хоёрыг хийгдэх нэлээд төхөөд байгаа шүү. Гэтэ гол нь би зүгээр тэр хоёрыг тгийж бичээд тэгснэ LeBron James хоёр дээр яг юу ичих вэ гэдгийг би ерөөсөй ойлгохгүй яваад. Тэгээ жоох удаад байгаа. Бүр нөө харьцуулт чинь ингээд томрох тусан бүр бичих юм болоод өөрөө бүр залхах байна шүү дээ. Тэрний он магадгүй ярьсан зүгээр болчих шиг. Ер нь бол юун дээр ч ярьсан зүгээр л гэдэг. Одоо жишээ нь би сайн нэг OKC Celtics-ийн цувралын талаар бичих гээд маш их нуршиж илээ. Яагаад гэвэл нэг эн чинь аврагын цуврал ярьж байгаа учраас аврагын цуврал гэдэг чинь том сэдв. Duncan Kobe том сэдв. Kobe, LeBron, Jordan-гууд маш том сэдвүүд. Эднэр дээрх дебетүүдийг ч юм уу эсвэл өнцгүүдээ ч юм уу саналуудаа бичихэд маш их юм хэрэг бол. Яг өөрийнхөө бодож байгааг хүнд ойлгуулахын тулд. Тийм. Тэрийг нэг хүн уншихгүй тэрсэн. Харин тэрний орн ингээ ярьсан амрах. Хамгийн сүүлд бид нар нэг Shaq, Steph хоёрын хин одоохондоо дээгүүр өчгдөх вэ гэдэг дээр ингээд мангарын хурд юм бичээд яаж яхаар өөдөөс дахиад тэр миний бодлыг асуугаад. Тэгээ уншаагүй гэсэн үг шүү дээ. Уншаагүй байгаа байхгүй. Гүцэд уншаагүй тий. За. Тэгж үлдсэн бол нэрээ бас сонирхолтой л. Тий. Би бол яг нэг хальт кино яаж юм ах юм бол. За ямар кино? Би сагстай холбоотой юу вэ? Гүү яг хуу сагстай холбоотой кинод үздэгүүч төрөл байгаа л да. Тэгэхдээ ер нь өөрөө бас ер нь хоббитэй юм шүү те. Би кино бол байнга үздэг. Кино амар үздэг. Кино үзэхэд одоо нэг энэ майндгаа the film гэж явна гэдэг байна. The film гэдэг бол зөвхөн кино ярихгүй л те. Одоо анимашн картун гэдэг одоо энэ бүх төрлүүдээс ярих юм. Гэхдээ нэг айгаад байгаа юм байна. Одоо нэг сагсан дээр ингээл хард үсч чинь гэдэг шүү дээ. Кинон дээр бас аягүй хэцүү байдаг байхгүй. Нэг жүжигчд тийм дөрүүд найруулагчдын нэрийг мартчихад байдаг. Орж ирдэг. Кинон дээр амар цаас бэлтгэхгүй л бол ер нь хэцүү дээ. Яг гоо би ингээд зүгээр өөрийнхөө зүгээр Facebook дээр үзсэн кино юм жоохон ревю маягаар ингээд хүмүүс ингээд ингээсээ тэгээсээ гэсэн бичдэг байж байгаа. Одоо бүр ортос мартчихсан. Тэгээ манай найз яг өөрийнхөө нэг хуудас дээр бас бичиж мэдээд байгаа л та. Тэгээд ер нь бол болгооддог л байгаа. Хамгийн дуртай кино гэвэл тэгэл юу л юм л та. Batman Dark Knight л юм л та. Ер нь өөрийнхөө бүх цагийн номер 1 гэж боддог. Галзалт. Зүгээр хамгийн гоё юм зүгээр
бодит амьдрал дээр байгаад байгаа. Аха. Тийм AI май 3D юм уу Фантази байхгүй те. Фантази байхгүй зүгээр л бодит амьдрал дээр. Тэгэд гоё юм ч багтаа бас нэг онцлог юм чинь DC-гийн комикос сэтгүүлж хийсэн бүтээлүүд донд амжилттай болж байгаа 3 4 бүтээлийн нэг нь баггүй. Ер нь бол яг хуу DC-гийн комикос сэтгүүлсэн анимашнууд бол маш гоё болдог. Тий. Бэтменийн анимашнууд амар шүү. Би ч өөрөө ер нь Бэтмен тэр нөгөө нэг юм дээвэр дээр харахуул ингээд зөвхөн нүдэн гэл зогсож идэг эхлэлтэй дотроотой. Тэр бол хүүхд насны ерөөсөө тэр амар те. Мөрөдөл шүү дээ. Тийм л ах болохыг хүсдэг байлаа. Нэр одоо хүртэл тэр animated series-ийг бүр ингээд бүтээр нь дахиад ингээд үзхийг хүсдэг шүү дээ. Байгаа байж ивэл үзэн шүү дээ. Netflix дээр яг тал ихний season л орсон л байлаа шүү дээ. Тийм байлаа. Тий. Бэтмен дэр Бэтмен гэсэн тэр нөгөө юу тэр юу гойсон амар гойсон. Тэр чинь нөгөө нэг юм юутай аниме хэв маягтай хийж байгаа юу лээ. Самурай. Тийм Бэтмен нинжа юу. Тийм л үү. Нинжа. Тэр амар гойсон. Тэр бас амар шүү дээ. Тэрний Жокер бол күүлээ барьж дийлэхгүй. Жокер хаарлаа хоёр нас л. Хоёр анги гэдэг баха. Бэтменийг бас нэг юм аним маягийн юм урсан зурагталтай болгоцсон бас нэг юу лээ дарк юу лээ нэг тийм бас анги. Тэр бас гоё. Ер нь л Бэтмен байлддаг юм даа ч гэж. Яг өдөр нөө DC-гийн нөө Бен Аффлек л шүү л гэж. Бен Аффлек за нөгөө нэг түрүү би яг жижигтэй Бэтмен чатдаг. Нөгөө Do you bleed? Юу хийлээдэг. Ерөөсөө тийм хоёр л үхтэй. Тэрнээс өөр нэг аваад байгаа юм байхгүй те. Тэгээд подкаст нь амжилт хүсье нэрээ. Одоо ингээд би ч өөрөө бас нэг ингээд өөрөө подкаст хийдэг хүн шүү дээ. Дөрөв үйлрэлээ. Тэгээд ер нь нэлээд цаг зав дээрэс нь юм ухах. За тэгээд цаашлаад одоо юу гэдэг юм те. Одоо юу гэдэг хүсэл тэмүүлэл айгүй шаардлагатай шүү. Би бол одоо подкастаас зүгээр ингээд спонсоршипууд нэг хуучин 1xbet-ийн эйжтэй хамтардаг гэсэн одоо болцсон. Нэг хуулиараа болиулчихж байгаа болохоор тийм л юу олдог байсан үгсээс ер нь бол нэг мөнгө олддог байсан яг үндэ. Тэгээ энэ жилээс donation олоод яг хуу төлбөр мөлбөртөө ингээд яагаад явж байгаа хөөх. Тэгэхээр амар их хүсэл зоригтой тэгээд байх хэрэгтэй юм бэл. Тэгээл ер нь 4 бүтэх season руу орчихсон. Тэгээ би өчигдөр яс нөө Kairos гэж найздаг байхгүй. Дадлаад байдаг. Цаа чин подкаст tier list хийсэн чинь манайхыг S биш, A биш, D биш, C биш, D tier-т оруулсан. Яа гэсэн чинь нэг хүмүүст хүргэж чаддгүй гэсэн. Тэгээ нэрээ боцсон нэрээ л тийм. Одоо манай зүгээр нэг үзэгчдгийг нэг 5k дотор л байгаа. Тэгээ 5 жил хийсэн ч гэсэн 5k дотор л юм хийгээд байгаа юм билээ. Тэгэхээр бас тэрийг илүү даваалч те ингээд юугаа хийгэрэй гэж байна. За баярлалаа. Хүсэж байна. Би өөрөө юу нэг талаар амжидгүй нөгөө талаар тийм юу гэдэг амар хүсэлээдэг. Одоо ингээд Facebook дээр ингээд подкастныхаа хэсгээс ингээд таслаад рилс болгоод оруулвал амар олон хар community орж ирэх юм шиг санагдаад байна. Зүгээр л YouTube-д манайхыг зүгээр дагдаг ч юм. Эсвэл тэр хүн зочин болоо тэгж дагаж үзээд сонирхоод үнэхээр манайхыг дагуулдагаад байхгүй л тэгж л уддیں۔ Одоо чанартай үзэгчтэй байх гэдэг шүү дээ. Тэрэн дээр. Яа тэгэхгүй л баахан хүмүүс орж ирэхээр чанаргүй юм орж ирэхээр манайх өөрсдөө тэр хүмүүстээ зориулаад чанаргүй юм ярих гээд байгаа юм шиг санагддаг. Одоо ингээд Clickers-ийг муу байхт юм багтах. Warriors-ийг ярих. Одоо өөрсдийнхөө сая өмнөх 4 үйлрэлийнхаа натурал байдал алчих гээд эхэлж дээ ер нь магадгүй. Одоо нэг үзэгчтэйгээ хүсэл тааруулж байгаа. Би өөрөө ярих юм худлаа алчаад байгаа байхгүй. Би өөрөө худлаа юм ярих гэдэг байгаа байхгүй. Юу гэх юм одоо Warriors-ийг л магтах хэрэгтэй тий. Clickers-ийг л магтах хэрэгтэй. Celtics-ийг л магтах хэрэгтэй. Тим юунд орч магадгүй. NBA үнэхээр би NBA talk box шиг амар юм үзэлттэй байсан боллаа. Тэрнээр бол ярьж байна. Ингээд манайх шиг юм натурал үзэлтээрээ жоохон өсөлттэй бууралттай тэгэл 5k 10k дотор баригддаг юм дээр жоохон тэр бол дэмий санагдав. Одоо юу гэдэг 10 комментний 6 нь хин негатив байхыг хинч хүсэхгүй шүү дээ тийм байсан. Өгснэс би босод дугааруудыг чинь ингээд комментинг үлгэж үзэхгүй юу? Гайгүй юм л шүү дээ. Гайгүй шүү дээ.
Намайг орохоор л арай 10 комментийн 8 нь гайгүй байдаг байхгүй юу? миний орсон дугааруудын 10 комментийн 8 нь баг хэрүүл оруулаа. Би өөрөө ч өөрөө хэрэлдээд байхаар тий чинь. Бетагийн орсон дугаарууд дээр нэг 30 коммент байлаа гэж бодоход 15 дээр нь бол нэг хэрүүлийн шинж чанар байгаа шүү. Тий. Бүргээд дургуун өрмөр комментүүд байж байгаа чи тэгээд би ч тэгээ олнаагч багчтай байж үзээгүй ч нөгөөсаа тэгэл одоо тэгээ юу л яаж юм л та жишээлбэл намайг дагдаг манай хүлэгнийг дагдаг үзэгчд чиний философиг ойлгохгүй байхгүй ярьж байгаа дэр бид хоёрыг дагдаг хүмүүс олонгууд бид хоёрыг ярьж байгаагаар юм яг бол ойлгоод ингэ яачихна бид хоёр тэнд NBA talk дээр ч юм баасар дээр очиж ярих юм бол алдлуулна энэ ямар сонио юмаа мэддэг юм шиг энийг зайлуулаач гэж хэлэх нь болно. Тэнгүүд ингээд тэржлэгдээс өмнө шүүмжлэг юуны хэсэг л байх л та. Тэгж л одоо байна. Тэгэхээр чи бас өөрийн гэсэн магадгүй фэн бейстэй болчих юм болвол тэгээд гайг бах уу. Танаа фэн бейс чи манайхлаа орж ирвэл манайх ч данахлаа орж ирвэл тиймэрхүү л байж байгаа. Миний гарагч тэгж энэ тэн тугаан руу яахгүй би тийм хүмүүсэд яачлаа. Би сая Кайросыг ярьжсэн. Кайрос дээр ярин сонсчихсан чи Swish Originals гэдэг манай нэг channel чинь нэгтгэж шүү дээ. Swish Caster нөгөө манай найз орж исэн болохоор би нэг сонссон дажгүй юм бэл шиг. Танаа найз чинь хин гэдэг Кайрос сонсч. Айсуур new blood гэдэг залуу байгаа гэдэг. Discord-оор ярьсан суучлаа танаа найз. Чиг шиг. Санч мэдчлээ. Discord-оор манай найз орсон болохоор сонссон тэгээд шаадаг юм бэл шүү дээ. Тэгээд манайхт яг дид хэртэй байсан л та. Угаасаа тийм хүн амьтны хүрдэг биш. Болохоор тийм байна. Тэгээд би бас хажуугаар нь бол амар өөлж бүлээ. Тэгэж хажуугаар нь бол хөгжмөнийхөө юм хиймээр байт юм аа. Яг үндэ. Одоо таан сакс яриад байхаар сүултээ ингэж дөөддөх байхгүй юм тий. Өглөө очиж сакс үзэл тэгээ би Монголын саксыг үзэхгүй байгаа шин. Орой сакс үзээд байгаа юм бүр ингэ тэнэг бол. Тэгээ зааланд ч тоглол. Зааланд тогсоо яг багсаалаа л та. Жимийн багсаалаа. Тэгээ нэг юм өөр яг хөгжмөө жоохон ингэ судалж эхлэх. Үнэхээр цаг хэмждэг юм байна. Нэг давхар ажиллаа хийж байгаа. Тэгээд тийм хөгжим бас хийхээр хүн хийх ч явахтай хөгжмийн талаар юм гоё юм яхаар бол холбогдоорой. Тэгшлээ да. За. Энэ үрд үзсэн бол маш их баярлалаа. Тий. Нилээн бас гоё олон юм ярьчлаа. Тий. Сайхан хайлгаж цайлгсан баг. Уусаа миний подкастын зорилго нь шүү. Хийдэ цацагдах уу? Майл болох хурдан цацгууднаа. Тий. Тэгээд чинь мэдээж дөнгөж эхэлж байгаа хамгийн ихний дугаар таалагдахгүй юм байвал эргээр илэрхийлээрэ хаач хинт чи эргээр юмыг илэрхийлж сураараа баярлаа. Тэгээ тусгалаа. За баярлалаа.